Hi guys, хоболхой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаа манайхаа ингээд та бүхэнтэйгээ цоо шинхэн хоболхой бичлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр хэдүүлээ гайхамшигт, домогт, icon болж одоо хүртэл icon гэж яригддаг Michael Jackson-ы тухай үргэлжлүүлээд хэдүүлээ яг Michael-ын тухай хийсэн biopic кино болох Michael гэдэг киноныхын тухай дэлгэрэнгүй ярих болно. Тэгээд та бүхэн мэдж байгаа байх би одоо киног нь гарахаас өмнө 2 парттай deep dive бичлэг хийсэн байгаа. Яг Michael-ийн амьдралыг нь, карьерийг нь гээд бүгд дээрингийг нь dissect тэгээд ингээд дэлгэрэнгүй ярьсан байдаг шүү дээ, тийм. За тэгээд тэрхүү бичлэгнээрээ ингээд хэлж ийсэн удахгүй Michael-ийн кино нээлттэй хийх гэж байгаа. Тэгээд тэрэндээ айгу догтлоо түлээгээд үзгээд тэгээд бараг л хоног доолоод сууж ингээд ярьж ийсэн тэгчгээд үзчгээд хэрэг та нар хүсэх юм бол Michael-ийн киноныхын тухай ярьж өгнө гэж тэгжсэн. Тэгээд яг киног нь гарсны дараагаар надад маш их санал хүсэлт ирсэн. Комментарч дээр, DM-ч дээр ингээд Michael киноныхын тухай яриарай. Айгу гоё кино болсон байлээ гэд тэгжсэн. За тийм учраас ингээд би өнөөдөр та бүхэндээ Michael киноны тухай ярьж өгөх гэж байна. За тэгээд нэг сонноос гэхээр манайхаа би ингээд яг тэр бичлэгнээр хэлж байсан ч одоо өстө удахгүй кино нээлттэй хийх гэж байгаас хоног толон хүлээж гэсэн чинь тэгээд үзээгүй явж жагаад сая 2 хоногийн өмнө үзсэн гэвэл та нар одоо шокнд орж байна. Би ч гэсэндээ өөрөө ингээд баг шокнд орсон. Ягаад тэгэхээр амар манайхаа үнэхээр амар хайптай байсан. Тэр ч утгаараа бүр ингээд ticket авахд амар хэцүү байсан байхгүй юу? Бүр ингээд яг нэг prime time-ууд гэдэг шүү дээ. Яг хүмүүсийн очиж үзэх боломжтой цагууд буюу яг ажлын өдрүүдэд бол ажил тарсны дараагаар эсвэл амралтын өдрүүдээр хагас бүтэн сайдраар энэ гэдэг яг тэр prime өдрүүдээр билет авах гэхээр бүр амар ингээд хідэн одоо дараагийн 2-3 хоногоор ингээд дуусчихсан. За баг 7 хоногийн өмнө тикет авах хэрэгтэй. Тэгээд 7 хоногийн тикетийн дараагийн тикетийг харсан ч гэсэндээ одоо хамгийн гайгүй театруудад хамгийн гайгүй суудлуудыг нь авахгүйгүүд баг ихэнх гой суудлууд нь дуусчихсан. Ганц 2 үлдсэн байгаа суудлал хамгийн урд игнээд сууж би кино үзэх хэрэгтэй. Айгуу дургу ингээд дээшээ ингэж хараад үзэн гэдэг чинь айгуу хэцүү байдаг. Тэгэл тийм болохоор за одоо нэгэнт гой кино үзэж байгаа юм чи Michael-ын киног ийм гой кино үзэж байгаа юм чинь 5 тухтай гоё ингээд суудлаас үзье гэж байсаар агаад тэгээд ерөөсөд хідэн бүр ингээд та нар бодод 4 сарын энэ чи 24-нд гарсан кино. Тэгээ тэрнээс хойш бүр саяхныг хүртэл ингээд яг гоё цагууд дээр prime time-ууд дээр ингээд аливтай кино театруудад ингээд авахгүйгүүд ингээд үнэхээр судалт байхгүйсэн. Тим амар хайптай байсан бол ингээд харагдаж байгаа. Тэгээд би бас кино үзэхдээ гайгүй театрт очиж үзхийг хүсдэг байхгүй. Яагаад вэ гэх юм бол манайхаа жоохон гайгүй биш ч юм уу те жоохон сонин хорооллын жоохон тийм одоо юу гэж хэлэх юм бэ? Гэрөөч гэх юм уу те тиймэрхүү хорооллын neighborhood-ийн кино театрт ороод үзэхээр айгүй хэцүү байдаг. Бүр үнэхээр тамаа иддэг. Манайхаа яагаад вэ гэхээр айгүй тэмдэж байгаа хүмүүсийнх нь эркэд гэж байхгүй. Кино театрт хэрхэн кино үзэх вэ? Тэгээ би явж явах гэдэг тийм эркэд байхгүй. Тэгэл тэр хүмүүс чинь ингээл бүр ойрлоод хашгичаал тэгэл хоорондоо ингээл кино үзэж байхад хоорондоо би бинтэйгээ яриад талтайс хаа гэж инээлтэл өстой айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгээ бүр үнэхээр тамаа иддэг. 2-3 удаа тийм муухай experienceтэй байж үзсэн. Тийм болохоор за өстой тэгээ иймэрхүү кино театрууд очихгүй гайгүй neighborhood-ийн гайгүй театрт л очиж үзэхгүй бол гээд тэгээ би нэг өөрөө л ганцаараа ингэж мэдрээд байгаа юм байх та гэсэн чинь нэг хэдэн сарын өмнө нэг амар viral болсон байсан TikTok-ыг харсан. Тэгсэн чинь тэр залуу ярьж байгаа байхгүй юу? Орчин үеийн хүмүүсттэй кино үзэхдээ эркэд гэж байхаа болчихсон. Кино театрт оронгууд хоорондоо би бинтэйг яриад орилжиж хашгичаал айгуу тийм байлаар гэрөө болчихсон гэд ярьж байсан. Тэгээд би бол ганцаараа биш гэдэг мэдсэн. Тэгээд тийм болохоор би зүгээр угаасаа Michael Jackson-ы ийм агуу хүний гоё киног үзэж байгаа болохоор би яг гой ингээ мөчийг нь тааруулаад гой кино театрт садаагүйгээр яг гой prime time-аар гой судал дээр үзхийг хүсэжсэн болохоор ингээд айгүй удаан хугацаанд үзгүй явж байж байгаад тэгээд сая 2 хоногийн өмнө үзсэн байгаа. Тэгээд үнэхээр гайхамшиг манайхаа бүр
Вау, амар гоё байсан. Тэгээ та нар маань ч гэсэндээ үзсэн байх гэж бодож чинь. Тэгээ нэрээ энэ талаар хэлэхэд яг кино нээлттэй хийвүүгүй юу? Надад маш их одоо Instagram-аар DM-нууд ирсэн. Зөндөө олон хүмүүс бичээд ануу ингээд тэ чиний хийсэн бичлэгийг чинь үзчихээд ингээд очиж үзсэн. Сте айгүй гоё байсан. Тэгээ чиний ингээд одоо deep dive дээр ярьжсэн бүх юмуд чи яг таг ингээд зөв байсан. Үнэхээр гоё байсан гэд тэ тэр талаар ингээд хэлээд надад баярлаа гэд тиймэрхүү ингээд санал сэтгэлдлүүдийг хэлжсэн. Тэгээд кино бол үнэхээр гайхамшигтай байсан. Заавал очиж үзээрэй энэ төр гэж тиймэрхүү мессеж зөндөө хүлээж авсан. Тэгээ бүр нэг сонирхолтой юм гэх юм бол Америкт 4 сар 24 нээлттэй нэг гэжсэн аахгүй. Тэгсэн чинь 24 болоог байсан баха 22 билүү 23 жилүү бүр ингээд энд нээлттэй хийж амжаагүй байхад нь би нэг хүнээс хамгийн ихнийхээ мессеж авсан аахгүй үзэгчээсээ. Тэгсэн чинь би сая киногоо үзчихэд ирлээ. Үнэхээр гайхалтай кино байлаа шүү гэд хэлээд би тэр бүр гайхаад өөр газар нээлттэй хийсэн. Одоо өөр Европын улсуудад нээлттэй хийсэн байх та гэж бодоод өө та хаана идэг вэ? Ямар гоё юм бэ? Хизээ үзсэн бэ? Манай энд нээлттэй хийгээгүй байгаа гэдгсэн чинь үгүй би Монголд үзсэн гэд. Тэг би хөөх Монголд бүр ингээд Америкаас өмнө нээлттэй хийж байгаа мó гэдгсэн чинь зайсангийн тэнд гэсэн байгаа нэг тусгай спешиал нэг тийм одоо шоу байсан юм байна лээ. Яг үзүүлэх одоо яг Майклын киног нэг гэж тусгаагаар нээж байгаа. Нэг тийм юм байсан гэсэндээ тэр хүн очиж үзээд надад аягүй гоё байсан. Чи заавал очиж үзээрэй гэдэг нэг тийм санал хэлжсэн. Тэгээд гих мэдчлэн зөндөө олонтой ингээд тиймэрхүү мессеж бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд би ингээд киногоо өчтөр одоо уржиг дээр очиж үзээд тэ вау гэж бодсон. Тэгэд би өөрөө deep dive хийж байгаа учраас хийхдээ зөндөө их research хийж байгаа штэ. Маш их research хийгээ зөндөө ол ярилцлагуудыг үзээд тэгээд бараг л та Майклыг би мэддэг болсон ухааны юм бодоод очиод үзэхэд л тэ бас л ингээл өөр лензээр ингээд харж байгаа байхгүй юу. Тэгэд ер нь одоо энэ Майклын киног үзчихээд тэгчгээд бас энэ Майклын кино хэрхэн бүтсэн инээ тэрэ гээд тэр тухай бас мэдээлэл цуглуулах гад ингээ research хийгээд тэгээ бүр сүүлийн хэдэн хоног те киногоо үзснийхаа дараагаар бол дахиад Майклаар зөндөө ингээ амьсгаллаа. Үнэхээр дуусашгүй мундаршгүй те одоо юу гайхалтай хүн юм аа гэж би бүр одоо бодож ээж. Одоо бүр цаашаа бүр дахиад л ингээд судалмаар би бараг одоо Майкл Джексоны судлаач гэдэг дигри авмаар болж юм бүр айгүй судлаад ахаар хизээч дуусахгүй айгүй гайхалтай хүн байсан. Юм байна гэдгийг би өдөр болгоо ингээд мэдрээд байгаа байхгүй те ингээд судлах болгондоо л ингээд мэдрээд байгаа. Тэгээд та нартаа ч гэсэндээ ингээд зөвлөхөд зөндөө олон одоо би саяхан гэхэд Майкл Джексоны ээжийнх нь өгжсэн ярилцлага 2013 онд нөө 60 Minutes Australia гэх нэг тийм юу яадаг штэ те. Сог тэрэнд өгжсэн ярилцлага ингээд үзсэн. Бүр ингээл тэ Майклын жоохны үеийг нь яриад л тэ бэби яха үеийг нь яриад амьдралын хоёр үнэхээр гоё мэдрэмжийг авч илээ. Тиймэрхүү ярилцлагуудыг энэ яг гэр бүлийнх нь өгсөн ярилцлагуудыг ингээд та нарыг бас үзээд илүү их ингээд Майклын тухай мэдээлэл аваасаа гэж одоо хүсэж байна. Хэрвээ та нар Майкл Джексоны фэн бол Майкл Джексоны фэн биш хүн гэж одоо угаасаа бараг байхгүй байх гэж би бодож байна. За хэдүүлээ одоо яг ингээд энэ киноныхоо талаар ярьцгаая. Би одоо өнөөдөр та бүхэндээ яг киноныхоо ерөнхий мэдээлэл өгөө яг ямар тэ одоо Eragon энэ кинонд харуулсан бэ гэх тэр талаар нь ярина. Жүжигчдийн сонголтын талаар ярих болон за түүнээс гадна киног хэрхэн бүтээсэн бэ гэх тэр тухай нь ярина. За түүнээс гадна яг кинон дээр гаргасан жоохон fictional зүйлүүд буюу арай жоохон уран юм одоо тэг киноны тийм фэнтезиг нэмж жоохон хурмаг юмнуудыг нь ярина. Аль нь жоохон хурмаг фактууд байсан бэ гэд одоо давсалсан фактууд гэх юм уу тэг хурмаг гэд хэлчихэд арай болохгүй маань жоохон давсалсан фактууд байсан бэ. Аль фактууд нь бол бүр яг үнэхээр үнэн depiction байсан бэ гэдэг тухай ингээд та бүхэндээ ярина. Тэгэхээр ер нь нэлээд дэлгэрэнгүй бичлэг болно гэсэн үг ээ. I love my family. I just want to do my own thing. Just have all these ideas. За энэ гайхамшигтай кино маань 4 сарын 24-ний өдөр аль бие ёсоор Америкт нээлттэй хийсэн байгаа. За тэгээд энэхүү киноны продюсераар нь болохоор Graham King гэдэг энэхүү эрэгтэй ажилласан байгаа. Энэ эрэгтэй нь болохоор Английн ийм одоо продюсер эрэгтэй юм байна лээ. Бас нэлээд алдартай зөндөө олон мундаг кинонуудыг ингэж продюсерлж гаргаж ирсэн ийм мундаг хүн юм байна лээ. Тэгээд энэ эрэгтэй анх ингээд яг энэхүү киноны эрхийг нь авсан байгаа байхгүй. За тэгээд яг одоо энэхүү киног хийж эхлэх одоо энэ production эхэлсэн гэсэн үг юм. Graham King гэдэг энэхүү одоо продюсерийн тухай ярих юм бол манайхаа өөр ямар бас мундаг biopic киног урд нь бүтээж байсан бэ гэхээр өштэй та нар бас сайн мэдэх байх гэж бодож байна. Bohemian Rhapsody гэдэг Queen хамтлагийн одоо дуучны амьдралыг нь харуулдаг гайхалтай
бас biopic гэдэг тийм Freddie Mercury-гийн одоо амьдралыг харуулдаг ийм гоё biopic гэдэг. Тэр бол бас үнэхээр гайхамшигтай байсан те. Тухайн үедээ гарч ирээд бас л өстой бүүн болол энд нүгээр тоглолтоод л өстой амар алж исэн кино. Тэр киног продюсерлж исэн хүн. За түүнээс гадна The Aviator гэдэг одоо энэ хүү киног biopic киног бас бүтээж исэн. Энэ Aviator гэдэг кино нь болохоор Америкийн Aviator байсан Howard Hughes гэдэг айгу бас алдартай энэ хүү түүхттэй мундаг хүний амьдралаар хийсэн юм кино аахгүй. Энэ киноны гол дүрд нь буюу тэ энэ хүү Howard Hughes гэдэг хүний дүрд болохоор Leonardo DiCaprio тоглож исэн байгаа. Тэгэхээр ер нь та нар харж авах энэ Graham King гэдэг хүн бол тэ яг ийм biopic кино гор ингээд дагнаад явчихсан юм айгүй мундаг продюсер байгаа байхгүй. Тэгээд за мэдгүй хүмүүст нь ингээд хэлчихэд те. Тэгээд biopic гэдээ яриад хань юу юм бэ гэж бодож байгаа хүмүүс байгаа бол biopic кино гэдэг нь болохоор яг тухайн хүний амьдралаар нь хийсэн кино гэсэн үг. Одоо жишээ нь би одоо те 100 жилийн дараа гэхэд те өөрийгөө амар хошгорсон те зүгээр хошгороо тэгээ ярьчих. 100 жилийн дараа гэхэд те Аногийн амьдралаар те нэг кино хийя гэд те. Тэгээ яг миний одоо амьдралыг одоо байгаа те одоо ингээд YouTube хийгээ сууж байгаа байсан байх гэдэг юм уу те ингээд төгөлрөөр тоглоо явж байгаа байсан байх гэдэг юм уу те яг тэр ийг нь одоо ингээд яг миний дүрд те өөр хүн тоглоод ингээд яг миний амьдралаар кино хийж байгааг biopic кино гэж яриад байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ эрэхтэй бол тэ Graham King гэдэг хүн бол ингээд дандаа biopic киногоор ингэж дагнж явдаг ийм мундаг продюсер юм байна лээ. За тэгээд энэ эрэхтэй одоо бага бүрдүүлсэн гэсэн үг шүү дээ тийм. Яг энэ продюсер нь болоод эрхийг нь авчгаад ингээд ямар найруулагчийг авах уу, ямар зохиолчийг авах уу, ямар жүжигчдийг авах уу энэ төр гэж тийм ингээд сонгоод явсан гэсэн үг. За тэгээд зохиолчор болохоор John Logan гэдэг хүн ажилласан байгаа. За та нар тэгээ бас бодож иж магадгүй тийм. Юу яриад байгаа юм бэ? Юун зохиолч вэ? Энд чинь жинхэнэ амьдралаар хийж байгаас Майклийн амьдралаар хийж байгаас тэгэхээр юун зохиолч гараад ирвэ гэж бодож байгаа байх. Ийм яг жинхэнэ хүний амьдралаар хийж байгаа ч гэсэндээ зохиолч байх ёстой шүү дээ. Script бичих хүн хэрэгтэй шүү дээ. Кино зохиол бичих хүн хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүний амьдралаар хийж гинэ гэд тэгэл шууд байгаагаар ингээ гаргаад яачих юм бол баг documentary гэдэг юм болчихж байгаа шүү дээ, тийм. Documentary болгон biopic ч бас өөр байгаа шүү дээ, тийм. Biopic ч болохоор жоохон уран сайхны кино болгон одоо тэгж гаргах, documentary ч болохоор стол жинхэнэ яг тэр чигт нь ингээд тэгээ баримтат кино болгоод ингээд гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд яг энэ уран сайхны кинонд оруулахын тулд script болгохын тулд тийм бас тэр чинь уран сайхан зохиомж юм орж ирэх хэвээр. Тийм учраас угаасаа зохиолч байх нь бол аргагүй. За тэгээд энэ бас айгүй мундаг John Logan гэдэг энэ хөө зохиолч ажилласан юм байна лээ. За тэгээд найруулагчаар болохоор бас нэгэн айгүй мундаг найруулагч болох Antoine Fuqua гэдэг энэ хөө найруулагч ажилласан байгаа. За тэгээд ийм мундаг багийг бүрдүүлээд тэгээд одоо яг энэ хөө casting боёо жүжигчтэй сонгох ажилдаа орсон байгаа. Executive producer нь болохоор Michael Jackson-ы өөрийнх нь том хүү болох Prince Jackson ажилласан байгаа. Тэгээд Prince Jackson өөрөө хэлж байгаа байхгүй ингээд өөрийнх нь үүрэг роль нь те executive producer гэдэг одоо үүрэг роль нь энэ киноны туршид яг ямар ер нь зүйлийг хийх байсан бэ гэж одоо сэтгүүлч асуусан чинь өөрөө хэлж байгаа нь болохоор киноны туршид те яг кинон дээр аавыг нь өөрийнх нь аавыг нь яг жинхэнэ одоо зөв байдлаар нь харуулах. Худлаа юмыг давсалахгүй, худлаа ингээд тэ Майклыг жоохон харуулах юм уу, тэ худлаа янз бүрийн фактуудыг оруулж ирэхгүй, яг authentic, яг жинхэнэ ингээд байдлаар нь одоо муугаар харуулахгүй тэ тэгж байх тэр тал дээр ингээд хянж ажиллаж ирсэн гэсэн. Гэхдээ Prince Jackson хэдийгээр миний үүрэг ролтой байсан ч гэлээ миний бараг хэрэг шаардлагагүй байсан хэрэгцээ. Яагаад вэ гэхээр тэр кинон баг дээр ажиллаж исэн бүх хүмүүс бүгдээрээ Майклыг хайрладаг. Тэ үнэхээр л яг Майклийн гоё яг authentic тэрхүү дүр төрхийг нь гаргахыг яг зөвөр харуулъя гэсэн тийм одоо санаа сэтгэлтэй хүмүүс бүгдээрээ байсан болохоор би ингэж айгаад тэ миний аавыг одоо муугаар харуулчих үү дэ ингэчхүүдээ гэж бодоод ингэж айгаад ах тийм шаардлага байгаагүй. Тэгэхээр баг миний хэрэгцээ байгаагүй гэсэн утгатай зүйлийг ингэж ярьсан байна лээ. Тэгэхээр ер нь л айгүй гоё багийг бүрдүүлж ажилласан гэсэн үг. За тэгээд энэхүү кино нь болохоор яг Майклийн бүтэн амьдралыг нь бол харуулаагүй. Тэг киног үзсэн хүмүүс бол мэдж байгаа бах. Тэгээ би өмнө нь deep dive бичлэгээ хийж байхдаа ярьсан шүү дээ. Ингээд 2 ангитай гарах тийм магадaltaй байгаа. Яг бүтнээр нь гарахгүй гэдэг. Тэгээ тэр нь бол яг ингээд энэ кино нээлттэй хийхэд бол тодорхой болох юм бэ нэлээ гэд хэлж ийсэн. Тэгээд угаасаа тэр нь тодорхой болсон. Майклийн бүтэн амьдралыг нь бол харуулаагүй. Хэдээс хэдэн оныг харуулсан байсан бэ гэхээр яг 1960 оноос 1980-ад оны хүртэлхтэй яг энэ хугацааг нь харуулсан байгаа. Тэгэхээр яг нэг Майкл хэрхэн яг Gary, Indiana өөрийнхөө төрсэн одоо хоттой
байж ахта яг жоохон байхта те ингээд хэрхэн яг Jackson 5-т ороод за хэрхэн Jackson 5 тэгээд ингээд discover хийгдээд те ингээд entertainment ертөнцид ингээд show business discover хийгдээд хүний хараанд өртөөд Motown Records дорж ингээд artistууд болоод гэдэг тэр мөчөөс нь ингэж эхэлж байгаа юм кино тий. За тэгчгээд ингээд явсаар агаад Майклын өөрөө хэрхэн solo artist болж байгаа тий. Тэгээд хамгийн ихнийхээ solo альбом болох Off the Wall гэдэг альбом гаргаж байгаа тэрхүү era-г нь харуулдаг. За түүнээс гадна түүнийхээ дараагаар Thriller гэдэг айгу бас чухал era байдаг тий. Хоёр дахь би яасан цамаг болох Thriller альбомаа хэрхэн гаргаж байгаа тухай гэдэг тэр era-нуудыг ингэж харуулдаг. За тэгээд яг 1980-ад оны дундуур байж хат нь ингээ кино дуустдаг байгаа. Хамгийн сүүлийнх нь одоо син ямар син байдаг вэ гэхээр Michael Bad World Tour хийгээ явж байгаа үеийнх нь яг тэрхүү перформансыг тэгж харуулад тэгээд кино өндөрлөдөг байгаа. За тэгээд яг киноны дараад нь одоо хамгийн эцэст нь болохоор post production scene гардаг. Тэр нь болохоор His Story Continues гэж бичсэн байдаг. History гэдэг чинь бол угаасаа би энэ тухай бас тайлбарлажсэн санагдаж байна. History гэдэг чинь угаасаа тэгэл түүх гэсэн үг шүү дээ, тий? Гэхдээ his story гэдэг ингээд жоохон салгаа биччихсэн болохоор тэр эрэгтэй түүх гэдэг одоо Майклийн түүхтэй Майклийн түүх үргэлжилж байна гэдэг одоо ийм зүйлийг тавьсан байнли хамгийн эцэст нь. Тэгээд энэ тал дээр бол те хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр ягаад энийг ингэж тавьсан бэ гэхлээр хоёр өөр утгаар байж магадгүй. Нэгт гэх юм бол энүүгээрээ за энэний дараа sequel кино байгаа шүү. Энэний дараа дахиад кино гарна шүү гэдгийг одоо ингэж харуулж байгаа. Эсвэл бол зүгээр те Майкл гэдэг хүн бол угаасаа айгүй агуу хүн тэгээ legacy-г үлдээсэн ийм хүн учраас Майкл хэдийгээр ингээ хорвоо ертөнцийн байхгүй болчихсон ч гэлээдээ Майклийн legacy бол ингээд үргэлжилсээр байх болно гэдгийг одоо ингэж харуулж байгаа байж магадгүй гэж бодсон. Гэхдээ угаасаа хоёр утга нь биш тэр одоо хоёр дахь утга нь те аяг гоё байгаа байхгүй те Майклийн legacy бол үргэлжилсээр байна гэдэг нь бол утга нь аяг гоё байгаа. Гэхдээ хоёр дахь кино гарах нь бол батлагдсан юм байна лээ. Эхэндээ болохоор ингээл киноныхоо найруулагч одоо энэ хүү продюсер энэ ярихтаа бид нар сайн мэдэхгүй байгаа гэж ярьжсэн боловч яг сүулдэ одоо ярьж байгаа нь болохоор те ингээд кино үргэлжлэн гэхдээ яг ямар өнцгөр яаж одоо үргэлжлүүлэхээ сайн одоо тооцоолог байгаа гэсэн. Тэгэхээр ер нь кино гарсан ч гэлээдээ ер нь нэлээд удажиж гарах магадaltaй юм шиг байна лээ. Гэтэ ямар ч гэсэн 2 дугаар анги гэж бол гарах юм шиг байлээ. За тэгээд энэ киноны төсөв нь $155 сая доллароос $200 сая ийм хавцаа байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ нь болохоор ямар ч biopic кинонд урд нь гарагдж байгаагүй төсөв гэсэн. Урд нь хийгдчихсэн тэгээ biopic кинонд хизээж ийм аагуу их төсөвтэй байгаагүй гэдгсэн. Тэгээ айгүй их төсвөр ингэж бүтсэн кино. Ингэж их төсвөр бүтгэхээс гадна айгүй их мөнгийг бас өөрснөө олж чадсан байгаа орлогондоо заяа. Хэрэг хэмжээний орлогыг одоогийн байдлаар олчихсан байгаа бай гэхлээр $934.7 сая долларыг дэлхийд даяар ингээд олж чадсан байгаа юм. Яг одоогийн байдлаар одоо тэгээ цаашдаа ч гэсэндээ те одоо ч гэсэндээ театруудад тоглогдож байгаа. Гэтэ жоохон юу н багассан байлээ л дээ. Тоглох цагууд нь багасчихсан байна лээ. Гэхдээ стил ингээд тоглогдож байгаа. Түүнээс гадна одоо IPTV-нүдэд орж одоо стриминг платформуд руу орж ирж байгаа гэсэн. Яг аль руу орж ирж байгааг мэдэхгүй байна. Бодвол Hulu ч юм уу HBO Max энэ рүү орж байгаа. HBO Max биш ээ. Хизээч HBO Max руу орохгүй. Ягаад гэж HBO Max ч нөө юу шүү дээ. Michael-ыг харлуулж исэн тэр нөгөө Leaving Neverland гэдэг тэрхүү киног хийжсэн, баримтат киног хийжсэн channel учраас хизээч HBO Max-аар гарахгүй. Ямар ч байсан өөр одоо стриминг платформудаар ингээд гарч эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэрнээс бас ингээд зөндөө их мөнгө олоод явна гэсэн. Тэг ямар ч гэсэн маш их хэмжээний мөнгийг олж чадсан. За тэгээд бүр ингэж байгаа байхгүй юу? Became the second highest grossing film of 2026. За 2026 оны 2 дахь орлогоороо 2 дахь хамгийн их орлого олсон юм кино болсон юм байна лээ. За түүнээс гадна became the second highest biographical film гэж байгаа байхгүй юу? Орлогоороо 2 дахь хамгийн их орлого олсон хүний амьдралаар хийсэн biographical кино гэж ийм татгалзлыг бас одоо авчихсан байгаа юм лээ. Тэгэд эхнийх нь Oppenheimer байгаа.
Oppenheimer ч хэдэн онд гарч ирлээ 2023 онд гарч ирсэн санагдаж байна те. Oppenheimer одоо хүртэлтэй хамгийн их орлогыг олсон ийм кино байдаг юм байна лээ. Biographical кино. Тэгээ одоо ингээ Michael хоёр дахь нь болж байгаа юм. За түүнээс гадна highest grossing Lionsgate film болсон юм байна лээ. Lionsgate гэдэг одоо энэ хүү production одоо эрхийг нь аваад ингээ Michael гэдэг кино хийсэн гэсэн үг. Тэгээд Lionsgate-ээс гарч байгаа хамгийн их орлого олсон кино юм байна лээ. Тэгээд бүр энэ юуг давсан гэсэн Lionsgate ч бас нэг Hunger Games цувралыг хийжсэн шүү дээ. Тэгээд Hunger Games-ийг бүр ингээд давсан юм байна лээ орлогоор. Тэгээд ийм амар одоо тий мундаг кино болсон байгаа. Тэгээд бүр юу яасан? AMC гэдэг кино театр байдаг. Тэр нь болохоор Америкийн кино театрын ийм сүлжээ багхгүй одоо манай өргөө гэдэг шиг адилхан тий. AMC ч юм бол ингээд Америк даяараа тэр даяараа ингээд байдаг ийм том киноны ийм чейн байгаа. Тэгсэн чинь AMC-гээс саяхан 2-3-7 хоногийн өмнө ийм статистик гаргасан байна лээ. Тэгсэн чинь 5 сард за AMC бүр хизээж харж байгаагүй их ингээд орлогыг олсон гэсэн. Ойрын хэдэн жил харж байгаагүй орлого. Тэгээд Америкт яриадсан байхгүй ингээ ойрын хэдэн жилүүдэд те залуучууд кино үзэхээ байж хлаа. Ер нь хүмүүс нэг кино үзэхээ байж хлаа. Тэгээд ер нь кино театрууд баг ингээд те дампуурхтаа хүрж ийн орлого олохгүй байгаа, аюу хэцүү байгаа гэж ярьжсэн. Тэгэл хүмүүс тэрэнд нь аргагүй штэ те нэг кино театрын ингээд нэг тасалбарын үн амар үнэтэй болоод байгаа юм чинь одоо нэг хүний те том хүний тасалбар авахд бол ингээл $23 молор байгаа байхгүй юу. Тийм учраас тэгэл яаж ч утсан те $23. За тэгэл одоо тэнд очил попкорн юу аавн ус аавн ус гэхэд л зүгээр $7-8 болчдөг. Зүгээр нэг жижиг ус те. Тэгэл тийм амар хамаг юмнууд нь үнэтэй болоод байгаа юм чи угаасаа хин тэгж тийм их мөнгө зарлагдаж кино очиж үзхийг хүсхий зүгээр бараг те гэр бүлээрээ сууж агаад кино төрөөслээд ингээд аваад үзсэн дээр аваад зэн дэргээл хүмүүс тэгж ярьжсэн. Тэгээд ер нь кино театруудын орлого буураад байна гэсэн чинь 5 сард Michael киноос болоод орлого өстэй амар өссөн гэсэн мэнэхан. Ойрын хэдэн жил харж байгаагүй тим их одоо те орлогыг AMC олсон юм байна лээ. Тэгээд ер нь харж байгаа байх Michael гэдэг энэ кино ямар амар амжилттай кино болсныг. За одоо тэг хэдүүлээ жүжигчдийн тухай яриа. Яг Michael-ийн дүрттэй болохоор угаасаа та нар бас мэдчихсэн байгаа байх. Би бас энэ тухай deep dive дээр хүргэж исэн. Michael-ийн nephew буюу одоо ахих нь хүү Jafar Jackson тоглосон байгаа. Яг тий одоо аавгахаахын дүрт тоглож штэ тий үнэхэр гайхалтай. За тэгээд Jafar Jackson ч нь болохоор Michael-ийн ах Jermaine Jackson-ы хүү байгаа. За тэгээд Michael-ийн жоохныхон дүрд болохоор Juliana Valde гэдэг энэ эрэгтэй хүүхэд тоглосон юм байна лээ. Одоо 12 настай. Тэгээд энэ кино чинь 2023 онд ингэж тэ production хийгдээд 24 онд ихэнх зураг авалт нь хийгдсэн юм байна лээ. Тэгэхээр энэ хүү яг тоглож байгаа үед бол 10-11 настай байсан юм байна лээ. Тэгээд айгүй хөөрхөн хүүхдээс айгүй мундаг жүжиглсэн. Ер нь Jafar Jackson ч тэр энэ Juliana Valde гэдэг энэ хүүч тэр тэ хоёулаа үнэхээр мундаг жүжиглсэн. Үнэхээр тэр Michael-ийн тэ гой тэр character юу гэсэн үнэхээр юм баарыг хийж гаргаж чадсан гэж одоо хүмүүсээс айгүй их одоо мундаг магтаалыг хүртээд байгаа юм байлээ гадуур. Алдарт жүжигчин Coleman Domingo болохоор Michael-ийн аав Joseph Jackson буюу одоо Joe Jackson-ы дүрийг бүтээсэн байгаа. Харин Nia Long жүжигчин Nia Long болохоор Michael-ийн ээж буюу Catherine Jackson-ы дүрийг бүтээсэн. За тэгээд бас нэг айгуу чухал дүр юу вэ гэх юм бол Bill Bray гэдэг Michael-ийн bodyguard-ийн дүр байдаг юм байна лээ. Тэр дүрийг болохоор жүжигчин Kylan Durrell гэдэг амар залууч гэж хэлчих болохгүй. Гэхдээ ер нь бас та индустрид орж ирээд нэг удаагүй байгаа нэг тийм жүжигчин бүтээсэн юм байна лээ дүрийг нь. За нэр Bill Bray гэдэг одоо энэ хүн бэ штэ. Би хамаалагч гэдэг энэ хүнийг би одоо жишээ deep dive хийгээд ингээд research хийхдээ ингээд олж хараагүй те ингээд уншаагүй хүн байгаа хгүй ингээд баг ингээд баг ордимчинг орхичихсан тийм хүн байгаа хгүй. Тэгээд энэ кинон дээрээс бол үнэхээр ямар чухал хүн бэ гэдэг энэ бол харсан. Тэгээд би ингээд энэ киноос харчаад хурж ирээд ингээд research хийж авахгүй энэ хүү одоо яг энэ хөвчлөгээ хийх гээд үнэхээр энэ Bill Bray гэдэг хүн те үнэхээр л Michael-ийн амьдралд тийм айгүйх нөлөөтэй чухал үүрэг ролтой хүн байсан болов уу? Эсвэл энэ жоохон бас те киноны уран сайхны киноны хувьд жоохон fiction зүйлээсэн болов гэдээ яасан ч үгүй юм байна лээ манайха. Энэ хамгаалагч залуу үнэхээр Michael-ийн хувьд бол амар чухал хүн байсан юм байна лээ. Бүр ингээ Michael-ийн бараг Godfather гэж яригддаг. Тэгээ Michael-ийн баг foster parent гэж яригддаг. Ийм чухал хүн байсан юм байна лээ. Энэ эрэгтэй яг л та нар хэрэг киног үзсэн бол мэдж байгаа.
Майклыг бүр жоохон байхаас нь ахуулаад Майклийн хувийнх нь бие хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Яг Майклийн гэр бүлийнхэн Gray and Indiana-гаас ингээд нүүгээд Лос Анжелес руу ирээд сууршдаг штэ тий. Тэгээд яг ингээд энэ хидж алдартай болоод Jackson 5 энэ төр чинь ингээд уран бүтээлээ хийгээ явж байхад нь Joe Jackson энэ Bill Bray гэдэг эрэгтэйг ажилд аваад яг Майклийн хувийн бие хамгаалагчаар нь аваад тий. Бүр ингээд кинон дээр хэлдэг. Нүднийхаа баг цэцгийшгээ тий ингээд хамгаалж яваарэ гэдэг тий. Хизэж битгий Майклаас холдоорой гэж ингээд ажилд авч исэн. Тэгээд энэ хүү эрэгтэй бүр ингээд 20 жилийн туршид Майклтай ингэж тий амьдэрсэн байгаа байхгүй. Бүр ингээд Майклийн бүр ингээд үргэлж хажууд нь байдаг. Тэгээ Майклийн гэр бүлтэй нь ингэж 20 жилийн туршид ингэж хамтарч ажилласан юм байна лээ. Сүүл хавцаа өөрийнхөө карьерийнхаа сүүл хавцаа яг Майклийн бүр ингээд head of security гэж аахгүй. Яг хамгаалтын албаны бүр ингээд дараагаар нь ингэж ажиллаг айгүй тийм чухал үүрэг ролтой хүн байсан юм байна лээ. Зөвхөн тийм security те ингээд би хамгаалагчаар нь ажиллахаас гадна айгүй дотн холбоотой байсан гэж аахгүй. Тэгэл угаасаа киноос л харагдаж байгаа л да. Бүр ингээд Майкл жоохон байхаас ахуулаад л те 10 идэх настай байхаас нь ахуулаад ингээд энэ хүнтэй хамт байгаа болохоор те бүр ингээд бараг л аав шиг нь болчихсон те. Тэгээд Joe Jackson ч угаасаа ямар амар аав байдаг гэсэн мөлий те. Тэгэл Майкл ч өөрөө тэгэж нэг сайхан гоё аавтайгаа ярьж байгаа юм шиг тийм дотн харилцааг үүсгэж чадахгүй болохоор ингээд энэ security-тэйгээ bodyguard-тайгаа ингээд айгүй сэтгэлийн онгоолгол ингээд ярьж мэрдэг гэсэн маа аахгүй. Тийм ч учраас бүр ингээд 1988 онд хийгдчихсэн Moonwalk гэдэг Майклийн тухай бас хийжсэн кино байгаа байхгүй. Тэгээ тэр кинон дээр дүрдэгддэг юм байна лээ энэ эрэхтэй. Тэгээ энэ эрэхтэйг юу гэж дурддаг вэ гэхээр бүр ингээд үнэнхээр very careful and immensely professional гэж бүр ингээд бичигдсэн байгаа байхгүй. Айгүй мундаг тэгээ айгүй careful бүх юмн дээр ярхаа ханддаг professional. Үнэхээр ажил мэргэжлээ бол тэгээ айгүй мундаг хийдэг. Ингээд ажил мэргэжлийн одоо харилцааг тэгж ингээд professional авч явж чаддаг. Bill Bray бол Майклтай хаасаагүй ингэж те аялдаг байсан гэдгийг ингэж бас тэр Moonwalk хэмээх кинонд гаргаж ирсэн байна лээ. Ингээл зөндөө ингээл тур хийгээл энэ тэнийг үргэлжлэхээр аялна штэ. Үргэлж хажууд нь байдаг байсан гэсэн бүр ингээд нэг шалхам болдохгүй ингэж тийм ойр дотноос юм байна лээ. За тэгээ бүр ингээд Michael ийм гараар битсэн. Тэгээ захиа хүртэл ингэж build өгжсэн байл 1992 онд заяа. Тэгээд бүр ингэж хилээдтэй ингэж үнэхээр надад баярлалаа. Миний амьдралын туршидтай ингэж надтай хамт ингэ байгаа намайг үргэлж дэмжиж хайрлаж явдагт маш их баярлалаа. Тэгээд би таньгүйгээр яг ямар байдалтай байх ёстой мэдэхгүй байна те. Яг юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Тэгээд үнэхээр одоо миний одоо байгаа байдал бол те таны ачаар гавьягаар гэсэн ийм бүр ингэ сэтгэлээсээ бичижсэн ийм гараар бичсэн захиаг Michael Jackson 1992 онд Bill Bray өгжсэн юм байна лээ. Тэгээд тухайн үеийн те зөндөө олон ийм хэвлэл мэдээллийнхэн бичиж байгаа нь бол харж байхад дандаа Bill Bray ингээд баг Michael-ийн аав юм шиг бичдэг байсан байхгүй яг father figure to Michael гэж бичдэг байсан юм байна лээ. Яг л аавынх нь одоо үүрэг ролыг ингээд Bill Bray гүйцэтгээд явдаг гэсэн ийм зүйлүүдийг тухайн үеийн хэвлэл мэдээллийнхэн нийтлэлээр бичдэг байсан юм байна лээ. За гэхдээ яг 1990-ад оны дундуур энэ эрэхтэй Michael-тай ингэж хамт ажиллахаа болсон байна лээ. Хүмүүсийн ярьдгаар бол энэ хоёрын хооронд нэг жоохон юм болсон. Тэ гэхдээ яг юу гэдгийг нь бол ингээд disclose хийж хүмүүст хүргээгүй юм байна лээ. Тэгэхээр хүмүүс мэдгүй ямар ч сан хоорондоо жоохон асуудалтай болсон болохоор ингээд тэ энэ хоёр одоо хамтарч ажиллахаа болсон. Тэгээд Bill Bray ингээд энэ Jackson family-гээс холбоогоо талсан гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд 2004 онд Bill Bray ингээд ярьцлага өгж байхдаа бол тэ би одоо Jackson-ы гэр бүлийнхэнтэй холбоо бариагүй дор хаяж ингээд 5 жил болсон байна гэж тухайн үед ярьж байсан юм байна лээ. За тэгээд энэ эрэхтэй бол одоо байхгүй нас урчсан юм байна лээ. Угаасаа тий Майклаас хамаагүй настай байсан гэхээр тий Ахмад байсан гэхээр ч одоо баг амьд байсан бол 80-дтэй байх байсан юм шиг байна лээ. Тэг ямар ч гэсэн нас урцсан байна лээ. Энэ киног үзэж байхдаа ч тэр дараад нь ингээд судалгаа хийгээд энэ эрэхтэйгийн талаар ингээд одоо судалж байхдаа би бодсон. Хэрвээ энэ эрэхтэй яг Майклыг нас барах үеэртэй still Майклтай ажиллаад Майклийн одоо хамгаалагчаар нь ажиллаа явж исэн бол те Майкл тийм байдлаар нас барах байсан уу гэж би зүгээр бодсон байхгүй. Зүгээр ингээд жоо харамсах байдлаар тэгж бодсон. Яг Майклыг тэр эмчтэй те өөрийг нь алсан эмчтэй байж ах үед ингээд хажууд нь байж ах байсан ч юм билүү те бүр ингээд Майклаас хийж холддгоо байсан гэж аахгүй. Тэгэхээр яг хажууд нь өрөөнд нь байж ах хэвээр байгаад те ингээд хараад байж ах байсан бол тэгээд Майкл амьд гарах байсан да гэдэг нэг тиймэрхүү юм зүгээр бодож тэгж харамсаж бодож исэн. За тэгээд энэ дөрвийн хувьд болохоор угаасаа нэг амар их тийм юу байхгүй за үг dialogue айгүй их тийм юм яриад байгаа юм байхгүй. Гэхдээ баг scene болгон дээр гардаг. Тэгээ ихэнх scene дээр гардаг. Дандаа л Майклтай хамт явж байгаа нь харагддаг. Тэгээд найруулагч нь хэлж байгаа байхгүй анхандаа болохоор энэ дүр бол ингээд нэг тийм чухал дүр байх
ёстой биш байсан. Гэхдээ яг кино ингээд зураг авалт хийгээд ингээд явхад бол тэ ингээд зохиолог уншаад ингээд явхад бол яалтчгүй энэ эрэхтэй бол энэ дүр бол тэ улам ингэж тийм гол дандаа орж явах хэрэгтэй дүрэн байна гэдгийг ойлгож авсан гэсэн. Яагаад гэхээр үнэхээр л Майклийн амьдралд айгүй чухал хүн байсан. Тийм учраас хэдийгээр энэ дүр нэг их тийм айгүй хэм яриад диалог байдаггүй ч гэлээ тэ нүүр цараагаараа facial expression-аараа ингэж айгүй харуулдаг. Өөрийнхөө дотор юу бодож байгаа гэдгийг. Яагаад вэ гэхээр энэ дүр чинь айгүй чухал нь юу вэ гэхээр энэ хүн яг үнэхээр яг энэ жинхэнэ хүн нь те энэ Bill Bray гэдэг хүн чинь яг үнэхээр Майклийг мэддэг хүн байгаа байхгүй. Одоо фэнүүдийн нүдээр харж байгаа. Ста pop icon pop king гэдэг тийм нүдээр шүтэний нүдээр харахгүй. Гэр бүлийнхнийх нь хувьд ч гэсэндээ те. За яг Майклийг сайн мэдж байгаа ч гэлээ бүр яг ингээд Майкл чинь бүх юмаа ингээд онгойлголуудлал ингээд гэр бүлийнхэнтэй ялангуяа аавдаа бол ингээд яриад ахгүй шүү дээ. Тэгээд жоохон тийм хаалттай байгаа. Энэ хүн болохоор ёстой жинхэнэ Майклийг яг хинбэ гэдгээр ингээд олж харж чаддаг байсан. Өөрийгөө одоо нээж ярьдаг байсан хүн нь байгаа ахгүй Майкл. Тийм болохоор энэ хүний нүдээр Bill Bray гэдэг хүний нүдээр Майклийг харах нь айгүй чухал байсан. Тэгжиж яг жинхэнэ Майкл гэж хинбэ гэдгийг одоо хүмүүс харна гэж байгаа хгүй. Тийм учраас Bill Bray гэдэг энэ хүү дүр айгүй чухал юм байна. Айгүй их энэ кинонд та оруулах хэрэгтэй юм байна гэдгийг одоо найруулагч нь олж мэдээд ингэж ойлгоод ухаараад ч юм уу тэгээд энэ залуу бол айгүй их ингэж синүүд дээр гардаг гэдэг энэ тухай ярьжсэн байгаа. John Branca гэд бас хүнийг би deep dive дээр ярьжсэн те. Майклийн хуульч байсан attorney болон менежерээр нь ингэж entertainment lawyer менежерээр нь ажиллаж исэн хүн одоо ч гэсэндээ айгүй Майклийн хувьд чухал хүн. Яагаад вэ гэх юм бол Майклийн estate буюу одоо нөө эзэмшдэг хамгийн бага штэ хөрөнгө мөрөнгө гэсэн үг. Майклийн estate-ийг авч явдаг хүн. Хамгийн гол sole executor хүн аахгүй одоо хамаг шийдвэрийг гаргадаг тий Майклийн мөнгө төгрөг хаашаа хизээ явах уу маах уу гэдэг бүх юмыг одоо ингэж шийдэж идэг хүн байгаа. За тэгээд энэ John Branca гэдэг хүний дүрийг болохоор жүжигчин Miles Teller бүтээсэн байгаа. За жүжигчдийн хувьд бол ийм байна. За тэгээд яасан гэж манайхаа энэ кино гарлаа. Тэгээд нөө кино шүүмжлэгтчин ингээд шүүмжлээд юу яадаг штэ өөртөө фидбэкийг хүргэдэг. Тэгсэн чинь oh my god ээжин бурайгаа тий амар муу үнэлгээ авбал яг ингээл анх гараал энэ Rotten Tomatoes ч юм уу өөр юу гэж үл иймэрхүү нөө кино шүүмжилдэг одоо байгууллагууд чинь ингээд энэ Michael кинонд айгүй муу үнэлгээ өгөөд заяа. Rotten Tomatoes гэхэд чинь 38%. Тэ айгүй ингэж шүүмжилж criticize хийсэн. Тэ айгүй бүр ингээд энэ тэ киноны чинь зохиол энэ түүх энэ storyline бол бүр айгүй тийм sanitized байна гэж хэлсэн байхгүй. Sanitized бүр айгүй тийм угаачсан, цэвэрлчихсэн тэ гэж хэлэх гээд байгаа байхгүй. Юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр үгээрээ тэ Стано Майклийн бараг муудлыг нь харуулсангүй тэ бараг л жинхэнэ хамаг гоё хүн болгоод ингээд sanitize хийгээд хайчсан мэн гэсэн утгатай зүйл ингэж хэлсэн мэн лээ. Тэгээд айгүй муу үнэлгээ өгсөн. Гэхдээ фэнүүд үзэгчд бол өстой fuck you те. Та нарын ямар үнэлгээ өгөх чинь хамаагүй. Та нарт зориулж ин кино хийгээгүй. Энэ Майклийн кино бол Майклийн фэнүүдэд зориулсан те. Яг Майклийг одоо хайрладаг хүмүүс зориулсан кино. Тэгэхээр та нарын одоо ямар шуган үнэлгээ өгөх нь бол хамаагүй гэд тэгж гадар хүмүүс ярьж исэн. Тэгээ угаасаа тэр үзэгчдэд энэ хүмүүсийн critics хүмүүсийн юу гэж бодож байгаа нь ямар ч хамаагүй гэдгийг бол орлогоор нь баталж байгаа бах те ямар их орлогыг одоо олсон байна. За тэгээд ер нь энэ киног яах гэж хийсэн бэ гэдтэй ер нь киноны багийнхан албаныхан за тэгээд түүнээс гадна жүжигчид энэ төр гэдтэй Jafar Jackson гэдэг энэ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор гол зорилго нь киноны гол зорилго нь болохоор to humanize Michael Jackson гэж аахгүй юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ үгээрээ Michael Jackson-ыг хүн болгож харагдуулах тийм зорилготой байсан гэсэн хамгийн гол том зорилго нь. Яагаад вэ гэхээр хүмүүс Майклийг ингээл нэгэн шүтэн л гэж хардаг шүү дээ. Бидний шүтэн. Бараг ингээ бурхан шиг боддог. Тэ ингээл амар авьяасны ундрахстай үнэхээр ингээ шүтэн icon-стой гэдэлтэй. Тэгээ бүр амьд байхад нь ч тэгж хардаг байсан. Одоо ч тэгж хүмүүс хардаг домог энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэгж байгаа нь бол муу зүйл биш л дээ. Угаасаа л мундаг хүнийг тэгж хайрлж хүндлэхээс яах вэ? Гэхдээ тэгэхээр хүмүүс фэнүүд үзэгчд тэ Майклийг хүн гэж харж чаддаггүй. Тийм болохоор хүн гэдгийг нь мартчихдаг гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор тэ
Майкл ч хүн штэ яг бид нартай адилхан хүн. Тэгэхээр одоо айн гэж байна, айцтай байгаа. Уйлдаг, хүн юм чин уйлна, хүн юм чин баярлна, хүн юм чин гомдно те. Ингээд яг бид нартай адилхан зүйлийг Майкл яг хийдэг байсан шүү. Тэ тийм яг зүгээр бид нартай адилхан хүн байсан. Тэ өөрийнхөө талар муухай юмдаг сонсоол ингээл тэрнээсээ болоод тэ хүмүүс намайг яа тэгж байгаа юм бол гомдно, хүүхчиг баярлна ингээл тэ ингээ юм ханаас айн имэн энэ төр гэдэг. Яг л бид нартай адилхан хүн байсан гэдгийг л ингэж бүр ингээд баталж харуулахыг ингээ хүссэн гэсэн. Тэгэхгүй бол ингээд тэ Майклыг амьд явахч тэр нас урсныхан дарааж тэр хүмүүс бол ингээл oh my god домог тэ бараг л ста Майкл баач идэггүй байсан баг. Тэ бараг л одоо Майкл юм идэггүй байсан баг. Ингээл хүн ингээл тэ явж идэг байсан байх л гэж хүмүүс дотроо боддог. Гэхдээ яг бид нартай адилхан хүн байсан шүү. Сэтгэл мэдрэмжтэй байсан шүү гэдгийг ингэж харуулж humanize хийх гэж одоо энэ киног гол тэгж хийсэн гэж ярьсан. Тэгээ ер нь тэр нь харагддаг. Тэгээд энэ киног үзэхэд бол тэ үнэхээр яг Майклийн яг дотоод хүнийг нь харж байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн. Яг дотроо ямар хүн байсан бэ те. Бидний ингээл зүгээр мэддэг те тэр дуунуудын үзэл дагаж дуулаад ингээл бүжиглээл те тэгдэг биш. Яг үнэхээр яг хүнийхэнтэй дотроо яг ямар хүн байсан бэ гэдгийг энэ киногоор үнэхээр харж чаддаг. Одоо жишээ нь айгүй харуулж байгаа нь бол те бүр жоохносоо л үлгэрийн юмнуудад дуртай. Тэгэл тэр киног харж байхад бол тэ Peter Pan гэл тэр нөгөө нэг зохиолыг л үлгэрийн номыг л амар уншаад байгаа шүү дээ. Ингээл бүр ингээл уншаал Peter Pan-ыг хараад л өстой тэгэл өөрийгөө юм шигээр төсөөлөд л тэ. Тэгэл би бас энэ тухай deep dive ярьжсэн шүү дээ. Одоо Neverland гэх тэрхүү ranch-а яах гэж байгуулсан бэ гэхээр угаасаа өөрөө хүүхэд насгүй байдаг байсан. Тийм учраас ингээд энэ Peter Pan гэдэг энэ зохиолд амар дуртай үлгэртэй айгүй дуртай байдаг гэсэн болохоор тэ. Тэгээ Neverland чинь Peter Pan-ы үлгэр дээр гардаг юм. Тэ хүүхдүүд хизээч том болдоггүй том болж одоо ингэж те adult хүмүүсийн одоо responsibility-г үүрэг хариуцлагыг хүлээгэж аваад байдаггүй насан туршдаа те өөрт мөнх гой гэгээлэг хүүхдэрэ гинэн хүүхдэрэ байна гэдэг ийм иж ертөнцөд байдаг шүү дээ. Тэрийг ингэж харуулах гэж ингэж Neverland гэдэг ranch өөрөө байгуулад тэгээд тэрэндээ баахан гой хүүхдүүдийн парк марк юу л энэ амтны хүрэл юм бүгдийг байгуулад дандаа зөвхөн өөрийнхөө хүүхдүүд гэдэг ахгүй те танихгүй хүүхдүүдийг авчраад те ингээд гой ингэж сугаацуулдаг байсан гэд. Тэгээд тэр мөр нь бол энэ кино дээрийг харагдаж байгаа байхгүй юу? Яг ингээл жоохносоо л бүр ингээл тэр үлгэрийн номыг уншаал өөрийгөө баг Peter Pan шиг төсөөлөд Neverland гээл тэ. Тэгээд ер нь иймэрхүү хэдийгээр том болцсон ч гэсэндээ бүр ингээл яг л нэг хүүхдэрэ байгаад байгаа нь бол ингээ харагддаг юм үлгэрийн юм дэтгдэг тэ. Тэгэл яг тэр эмнэлгийн нэг хэсэг байдаг John Branca өөрийг нь эргэж ирэхдээ нэг хөрхөн юу бариад ирдэг Disney-гийн Mickey Mouse-ын чихмэлд бариад ирдэг. Тэгэхэд л тэ зөндөө олон хүмүүс бэлэг өөрт нь авчраад л тэ янз бүрийн гоё юм хам авчраад цэцэг мэцэг авчирж байгаа. Тэр нь ингээ сэтгэл нь хөдлөхгүй байгаа мөртлөө Mickey Mouse-ыг харангуйта чи ядад энэ Mickey Mouse-ыг авчирсан юм уу гэдэг ингээ тэрэнд ингээ баярлж байгаа нь хүртэлтэй бүр яг л үнэхээр нэг тийм хүүхдэрээ үргэлж байдаг гэсэн тийм гинэн ийм юмд үлгэр юм дуртай байдаг гэсэн гэдгийг нь бол ингээ харуулж байгаа. За тэгвэл түүнээс гадна ер нь ямар humble хүн байсан бэ те? Хэдийгээр ингээ амар нэр төрд алдар төрчихсөн мөртлөө те бүр ингээл айгүй хамбуу ингээл дэлгүүр нөгөө нэг хамгаалагчтайгаа ороод л те дэлгүүрээр ингээл явж байхад ингээл хүмүүс яхал чи Майкл өштэй гэл жоохон хүүхдүүд ээж автаагаа хурж ирээд л те ээж аавна гар үсгэж авъя гэл тэгэхэд бол ямар тэгэж хүнтэй муухай харьцаад байгаа юм шиг юм байхгүй те өө тийм би Майкл гэл яасан чи гар үсэг авах юм уу гэл те ингээл бүх хүмүүстэй ингээд хөгшин байна уу залуу байна уу те жоохон байна уу хамаагүй ингээл бүх хүмүүстэй ингээл уулзаал ингээл ярилцаа чин сэтгэлээс гар үсгээ өгөөд л те өөрөө тэрийг айгүй enjoy хийдэг. Тэгэл эмнэлэгт байгаа үеийг нь ч гэсэндээ харахад те өөрөө түлэгцчгээд эмнэлэгт ингээ очсон ингээд зовоод бас ингээд өвчтэй байж ижил тэгээд өөр ингээ түлэгдсэн бүр ингээ хэвтэрд орсон хүмүүст очиод тэр хүмүүсийн гар марыг нь бариад те тэр хүмүүстэй ярилцаад ингээ сууж муужидаг. Заавал тэр өөрөө түлэгдсэн байх үедээ ч биш те зүгээр жирийн үедээ ч гэсэндээ дахин ингээл хүүхдүүдийн хор тавдартай хүүхдүүд ч юм уу те иймэрхүү одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ч юм уу те ингээл эмнэлгүүдээр нь зочлоод дандаа л ингээл бэлэг авч очиод л байгаа тэр талаар нь харуулдаг. Тэд нар бол үнэхээр манайхаа худлаад авсалсан юм биш. Үнэнгээсээ Майкл тийм байсан. Ингээд би энэ тухай бас deep dive ярьжсэн шүү дээ. Айгүй их ингэж те хүүхдүүд тусалдаг байсан. Ингээд тэр одоо кинонд гаруулсан яг энэ хүү хэсгүүд бол бүгд яг гэж байгаа байхгүй бүр яг үнэ. Тэр John Branca-гийн хурж ирээд эмнэлэгт ингээд те эргэж ирэхэд харсан чинь өөрийнхөө өрөөндөө байгаагүй ингээд өөр нэг те өвчтэй түлэгцсэн өвчтэй хүнийг ингээд эргээд тэр хүнтэй яриад суужсэн гэдэг нь ч гэсэндээ үнэ. Тийм
энэ одоо хэрхэн хүмүүст ингээд айгу хайртай вэ, хүүхдүүдэд хайртай вэ гэдэг нь бол бүгд яг үннээрээ ингэж depict хийж ингэж гаргагдсан гэсэн энэ кинонд. Тэгээ нэр бүр ийм юм байл шүү. Майкл чинь бүр Guinness номонд орж исэн байл, World Record ийм номонд орж исэн, бичигдчихсэн. Юугаараа гэхээр зөндөө юмараа л орж исэн л та. Гэтэ бүр юугаараа орж исэн бэ гэхээр хамгийн их donation өгсөн, хамгийн их одоо ингээ мөнгийг ингээ хандивалсан artist гэдгээрээ ингэж бичигдчихсэн байна лээ. Майкл шиг их хэмжээний мөнгийг ингэж хандивалж исэн artist байгаагүй юм байна лээ. Амиг гайхалтай байгаа зү тий. За түүнээс гадна ингээд тэр кинонд бас ингээд харуулдаг хэрхэн амьтдад хайртай вэ гэдэг нь тий. Айгүй ингээд амьтдад хайртай харахтайж байна. За тэгснэ ингээд лама аваад, giraffe аваад тий. Ёстой тэгэл тэр monkey энтрэ аваад л ингээд айгүй ингээд амьтдад хайртай гэдэг нь бас ингээд харагддаг. Тэгээд энэ талаар Jafar Jackson ярьж байгаа байхгүй. Би ингээд гэр бүлийнхнаасаа сонсдог байсан тий. Маа тэр нэг Havenhurst гэдэг яг тэрхүү Лос Анжелест байрладаг тэр том маншн аахгүй Майкл Джексоны одоо Джексоны гэр бүлийнхний анх Гэри Индианагаас нүүж ирээд Лос Анжелес нүүж ирээд ингээд авсан тэрхүү том орд харшин байгаа. За тэгээд тэр Havenhurst-ийн estate-д бүр айгүйх олон амьтад байдаг. Ялангуяа бүр ингээд анааш байдаг байсан гэдгийг бол би ингээд жоохон бахта гэр бүлийнхнаасаа эмээгээс сонсдог байсан гэд ярьж байгаа байхгүй Jafar Jackson. Гэхдээ би бол итгэдэггүй байсан. Зүгээр л ингээл гэр бүлийнхаа дунд л ярьдаг нэг тийм бараг домог шиг юм хийсвэр юм гэж боддог байсан. Тэгсэн чинь үнэнгээсээ анааш байсан мэн лээ гэд ярьж байгаа байхгүй. Ингээд энэ киног хийх туршид те киногоо хийхгээ байж байгаа үед ингээл баахан гэр бүлийнхаа те дээр үеийн зураг мургууд юм хүмүүнд гаргаж ирээд л ингээл сөхөд харсан чинь тийм зураг гарч ирсэн гэж байгаа байхгүй. Үнэхээр яг тэр Havenhurst-д анааш байсан. Байжсэн тэр зургийг олж харсан гэсэн. Тэгээ бүр ингээд шоконд орж исэн гэсэн. Тэгээд гих мэдчлэн одоо тэр анааш, занааш юу гэдэг тэр амьтад ингээд энэ кинонд харуулад байгаа чинь гэсэн бүгдээрээ үнэн. Тэгээ Майкл хэрхэн амьтад хайртай вэ гэдгийг бас ингэж харуулж байгаа юм. За манайхаа одоо хэдүүлээ яг энэ кино ер нь хэрхэн бүтээгдсэн бэ гэдэг нэг тийм арийнхын зүйлүүдийг яри. За энэ кино яг хизээ develop хийгдэж тэ энэхүү ажилдаа орж эхэлсэн бэ 2019 оны 11 сард яг Graham King гэдэг тэрхүү продюсер нь энэ одоо эрхийг киног хийх эрхийг нь аваад тэгээд эхэлсэн юм байна лээ яг production нь. За тэгээд 2022 оны 2 сард Lionsgate production яг энэ киног хийх одоо production болно гэдэг нь зарлагдсан юм байна лээ. За тэгээд 2023 оны 1 сард Fuqua гэдэг одоо энэ хүү director те найруулагчаа сонгож авсан гэдгээ зарласан. За түүнээс гадна бас Michael-ийн дүрд Jafar Jackson тоглоно гэдгийг бас тухайн үед зарлж исэн юм байна лээ. За тэгээд үргэлжлээд 2024 оны 1 сараас 4 сарын хугацаанд бол ингэж 3 сарын хугацаанд бусад жүжигчдийгээ сонгон шалгаруулахад энэ хүү аудишнууд нь болсон юм байна лээ. За тэгээд Graham King гэдэг одоо энэ хүү хүн продюсер нь энэ хүү эрхийг авчгаад тэгээд за Майклийнхаа дүр тэнийг тоглуулах вэ гэдэгтэй бодож байгаад тэгээд өөрөө Graham King Jermaine Jackson руу залгаад мэддэг байсан гинэ. Тэгээд залгаад хүү чи хүүгийнхаа уцыг өгөөч те нөгөө хин Jafar Jackson-ы уцыг нөгөөд гэж би холбоо барих хэрэгтэй байна гэд. Тэгээд Jafar Jackson-ы уцыг нь олж аваад ингээд залгаад те би ингээд ийм кино хийх гэж байгаа Michael-ийн тухай те танаа аавынхын тухай ийм кино хийх гэж байгаа. Чанартай хурж ирээд нэг уулзаад хаажаа гэд итгэсэн гинэ. Тэгээ энэ хоёр нэг өдрийн хоол хамт идэхээр болоод ингээд уулзсан гэсэн. Тэр үедээ бол Jafar Jackson ерөөсөө өөрийг нь те Michael-ийн дөр тоглоод таачаа гэж нэг тийм санал тавих гэж энэ гэж ерөөсөө бодоагүй гинэ. Зүгээр л ингээл хамт уулзах байгаа юм байлгүй. Тэгэл манай аавынхын тухай кино хийх гэж байгаа юм чинь тэр тухай манай аавгах ямар байсан бэ ч гэх юм уу те нэг иймэрхүү юм асуух гэж байгаа байх та гэж бодол юуч бодлохгүй яваал утсан чинь чи ингээд ахайхаа дүрд ингээд тоглох бодолтой байгаа юу гэж асуусан. Тэгэхээр ерөөсөө тийм бодол байхгүй би тэгээд энэ хүн асуусан минь чи ер нь кино минь тоглож ирсэн үгээд тэгсэн чинь би хизээш кино минь тоглож байгаагүй, кино тоглох хүсэл бодолж байдаггүй. Би өөрөө кинонд аягүй хайртай, кино үзэх дуртай. Тэгээд гэхдээ би хизээч кино жүжигчин болно гэж бодож байгаагүй, жүжиглэхийг ч хүсэж байгаагүй, тий. Би харин дуу хийдэг гэд хин Jafar Jackson өөрөө дуу хийдэг байхгүй юу? Дуу хийдэг, дуу продюсерлдэг. За өөрөө бас ингээ бас дуу муу оролдоод ингээ дуу муу гаргадаг юм байна лээ. Тэгээд би бол хөгжмийн хүн талдаа хүн болохоор надад жүжиглэх тийм бодол байхгүй. Би киноны ийм ая маяг
зохиох одоо хүсэл бодолтой байдаг. Тэрнээс биш бол тэ ингээд жүжиглэх энэ төр бодол ерөөсөй байхгүй гэдгсэн мэт гэсэн чинь чи итгэлтэй байна уу? Чи нэг оролдоод үзсэн үл яасан бэ гэдэг жоохон ингээд шахаад исэн байна. Чи яг болноо тэ ингээд чи би ингээд чамд тасгалжуулагч аваад өгчих нь чи ингээд оролдоод үзгээд тэр үедээ шууд заагээ хэлчих чадахгүй тэ би надад үнэхээр бодох цаг хэрэгтэй байна. Би шууд ингээд тэ тэгээд би Майклийн дүр тоглоё гэх тэр агуу үний тэ ингээд яаж ч болохгүй болохоор би ингээд жоохон бодоод үзээгээ хэлсэн гинэ. За тэгээд нэг хэсэг хугацааны дараагаар хурж ирээд ингээд бас нэг жоохон аудишн хийх юм болсон гинэ. Тэгээ энэ Graham King гэдэг хүний урд гараад Майклийн нэг дууг нь дуулсан гэсэн. Гэтэ тэр нь Майклийн тэр дуу нь болохоор ерөөсө цацагдж байгаагүй, аль биесээр цацагдж байгаагүй дуу гинэ. Нэг Peter Pan тухай дуу гэсэн зав. Peter Pan гэдэг нэртэй гэлөө. Ямар ч сан аль биесээр цацагдж байгаагүй тийм дуу юм байли. Тэр дууг нь ингээд бараг л нэг lullaby маягаар дуулсан гинэ. Ээж аав нар хүүхдүүдтэй яг унтахаас өмнө дуулдаг одоо дуудаг штэ. Buendo. Yeah, right. Buendo маягаар ингэж тэ lullaby маягаар ингэж тэр дууг нь дуулсан гэсэн. За түүнээс гадна Майкл шиг жоохон өнгө аястаагаар ярих гад тэ ингээд oh hi гэд. За би ёо жоохон шал буруу юм ягаад жоохон hi энэ төр чигшдээ үгүй Майкл тэгж ярьдаггүй шүү. Нэг тийм жоохон нэг ингэсэн нэг яриа байдаг штэ тэ ингээд нэг дээд өнгөд ярьдаг. Тийм одоо Майклийн өнгө төөнөөр ярих гад ингээ хичээгээд тэгэж шалгаруулт өгсөн гинэ. За тэгсэн чинь л шууд те Graham King yes you're the one те үнэхэр чи чадна. Чи болох юм байна. Би чамд шууд юу авч өглөө. Тасгалжуулагч, acting тасгалжуулагч те ингээд жүжигийн коуч авч өглөө гэд ингээд шууд хэлсэн гэсэн. За тэгээд шууд ингээд ажилд орсон маа ахгүй ингээд хин Jeffrey Jackson бол энэ хүү дүрд бэлтгэхийн тулд амар их бэлтгэл хийсэн юм байна. Манай хугаас аргачгүй байх те бүр acting coachтэй болсон. За тэгээ acting coachтэйгээ анх ингээд тасгалжуулт хийж эхлэхдээ бол шууд ингээд за хэрхэн Майклийн дүрд тоглох вэ гэдэг. Тэр тал дээр нь ажиллаж эхлэегүй зүгээр баг basic юмнуудыг те бүр хэрхэн жүжиглэх вэ гэдэг баг энгийн зүйлүүдийг эхэлж зааж эхэлчихсэн гинэ. Ягаад тэгэхээр угаасаа Jeffrey Jackson хийсэж жүжиглэж байгаагүй штэ. Тэгэхээр ингээд яг мэржлийн хүнээс ингээд яг одоо хичээл аваа дараагаар нь яг хэрхэн Майклийн дүрд тоглох вэ гэдэг. Тэгээд dialogue coach авсан юм лээ. Яг хэрхэн ингээд acting coach болон dialogue coach ч өөрөө гэдэг штэ ингээд ярианы багш гэдтэй ингээд яг хэрхэн хүнийг дуурайж ярих вэ энэ төр тэр мэрийг нь дуурайх одоо тэр багштай болоод за тэгэж ингээд тусдаа хичээлүүд авч байгаа. Сүүлдээ бүр юу яжсэн бэ лээ. Ганцаарчлсан юм хичээл авахаас гадна бүр тийм жүжигийн ангид курст суусан юм лээ. За тэгхтэй болохоор ерөөсөө те Jeffrey Jackson-ы family те Jermaine Jackson-ы хүү, Michael Jackson-ы nephew одоо Jeffrey Jackson танай жүжигчний ангид байгаа шүү гэж те Michael Jackson дүр тоглох гээд ингээд энд сууж байгаа ингэсэн тэгж амар суржигж яагаагүй зүгээр ерөөсөө өөргөө хин гэдгийг бусад ангийнхаа хүмүүстэд мэдүүлэхгүйгээр ингээд нууцаар одоо нэрээ нууцлаад те ингээд яваад орсон байгаа хгүй. Тэгээд ингээ хүмүүс ерөөсөө мэддэггүй байсан Jeffrey Jackson сууж ингээд тэгсэн чи ангийнх нь хүүхдүүд яасан гинэ. Ингээд нилээ их хугацаанд хамтдаа ингээд энэ жүжигийн хайчил суучаад хүүе чи сонсноо Michael Jackson тухай ингээд biopic кино хийх гэж байгаа юм байлээ шүү дээ. Шалгаруулт нь болж байгаа гэсэн чи юу яагач шалгаруулт өгөөч. Чи яг Michael-ийн дүр тоглож чадхаар юм байна ингээд тэр ангийнхны хүүхдүүд бол мэдгүй байгаа штэ Jeffrey Jackson гэдэг мэдгүй байгаа мөртлөө бүр тэгж хэлжсэн гинэ. Ягаад тэгэхээр тэр байгаа байдлын тэрг нь хараад. Тэгэхээр угаасаа л ингээл Jeffrey Jackson хэдийгээр танихгүй хүмүүсийн нүдэнд хүртэлтэй Michael-тай адилхан харагдаж байгаа нь бол ингээд тэрүүгээр харагдаж байгаа байх. За тэгээд иймэрхүү хичээлүүд аваад за тэгээд дараагаар нь юу яасан бүжгийн хичээл аваад дууны хичээл аваад тэ тайзны хөдөлгөөний хичээл аваад энэ төргээд айгуу их бэлтгэл хийсэн гэж байгаа байхгүй. Тэгэд бүжгийнхаа хувьд болохоор ингээд өөрөө хэлж байгаа юм л да. Би ингээд угаасаа дууны хөгжмийн хүн болохоор тэ ингээд өөрийн гэсэн химнэлтэй хөөрхөнтэй ингээд химнэлийн одоо мэдрэмжтэй гэж боддог байсан. Тэгээд ингээд бүжгийн багш нараа аваад ингээд бүжиглүүлээд Майклийн хөдөлгөөнийг хийлгүүлээд заасан чинь болохгүйсэн гинэ. Тэгэл нөгөө Graham King нь Оста яана гэж бацсан гэж аахгүй жаа. Тэр Graham King гэдэг хүн өөрөө хэлж байгаа юм бүр ингээд шууд пал гэж явцсан гинэ. Зүрх нь яана уулнастай гой ойлгосон. Одоо бүжиглж чадахгүй л одоо яах чарга байхгүй шүү дээ гэд тэ. Өөр хүн сонгохгүй л тэ болохгүй гэлэнстэй. Айгу нүд нь харах болол явцсан гинэ. Тэгсэн чинь л Jeffrey Jackson тэрийг нь ажиглаад тэ хэлсэн гинэ. Та надад ингээ 3-7 хоног л өччих тэ. Та надад 3-7 хоногийн дараа би танд үзүүлэх болно. Та надад итгээрэй гэдэл. Тэгээд 3-7 хоногийн туршид Jeffrey Jackson өдөр шөнөгөө проста тэ хөлнөөс нь цус гартал ингэж бүжгэлсэн гэж аахгүй бэлтгэл хийсэн. Яг ингээд багш нартай ингээд бэлтгэл яваад. За тэгэл 3-7 хоногийн дараа Jeffrey хиний Graham King-ийн өмнө
очоод л өстой шоу үзүүлсэн гинэ бүжгийн. Тэгэл вау болно өстой болох юм байна. Мундаг болсон байна гэд те. Тэгээ ер нь айгүй тийм work ethicтэй хүн гэсэн Jafar Jackson энэ кинод орчих бүрстэ хөлс нулимс цус юу энэ тусааж болох бүхэл юм тусаасан гэсэн айгүй амар чармаалттай ажилласан гэж Jafar Jackson-ы эргэн тойрны киноны албаных нь хүмүүс хэлжээлээ бүр Prince Jackson хүртэл хэлжсэн. Одоо хүн гэсэн үг шүү дээ Michael Jackson-ы хүү тийм манай үеэлтэй Jafar Jackson бол айгүй амар ажилласан work ethicтэй тэрүүгээрээ бол яг манай аав шиг адилхан санагдсан гэж байгаа байхгүй манай аав одоо Michael Jackson бол айгүй амар work ethicтэй хүн байсан. Айгүй мундаг авьяастаагаас гадна work ethicтэй. Тэ заримдаа хүмүүс айгүй авьяастаа мөртлөө ямар ч тийм хичээл чармаалт тэ ингээд давтах юма өөрийнхөө крафтыг одоо бүр ингээд төгс солгох тийм одоо хичээл чармаалт гаргахгүй байхаар тэ хэдий авьяастай байгаад ч явдггүй штэ. Гэтэл Майкл Алтай бүр ингээд авьяасын ундрагаас гадна амар work ethicтэй хүн байдаг гэсэн бүр ингээд бүх юмыг detailтэй бүх юм дээр анхаарал хандуулдаг бүх юмстай бүр ингээд бүх юмыг perfect болохыг хүсдэг те. Тийм хүн байсан. Яг тэр work ethicтэй адилхан work ethic-ийг манай энэ үеэлтэй Jafar Jackson харуулсан. Бүр ингээд кино зураг авалт ингээд хийгдээд байж хад яг өөрийнх нь хэсэг яваагүй өөр зураг авалт хийгдэж хад хүртэлтэй Jafar дуулна хүн хэлээгүй байгаа штэ. Тасгалжуулагч юм. За найруулагч юм. За чи энэ цагийг ашиглаад ингээ очиод тэнд бүжиглээд байж, бэлтгэлээ хийгээ байж гэж хэлээгүй байхад л те өөрийнх нь зураг авалтын хэсэг яваагүй байхад л өрөөнд орцсон ингээл те бэлтгэлээ хийгээл бүжиглээл ингээл байж туссан гэж аахгүй. Бүр ингээл тасралтгүй. Тим амар work ethicтэй байсан болохоор энэ кино илүү амар те сайн бүтсэн гэж хүн болгон ярьж исэн байна лээ. Хүмүүс болохоор одоо ингээл хин те Jafar Jackson Nepa baby болохоор те ингээл баг Jackson-ы гэр бүлийн нэг хэсэг гэдэг утгаараа ингээд баг ямар ч авьяасгүй байж энэ дүрийг авчихсан өөр баг те хүмүүсээс ингээд мундаг жүжигчдээс ингээд баг энэ дүрийг болгоод авцсан гэж боддог ингээд очиод баг өөрөө те Jermaine Jackson залгаад манай хүүг тоглоул гэж хэлсэн юм шиг ингээд хүмүүс бацсан байхгүй анх. Тэгээ одоо ингээд сая тайлбарснаас харж байхад бол үгүй байгаа зү те. Jermaine Jackson өөрөө ч залгаагүй Graham King өөрөө Jermaine Jackson лөө залгаж хүүгийнхаа уцыг өгөөч гэсэн. Яа тэгэхээр өөрт нь vision байгаадсан байхгүй тэр хүнд те. Яг л адилхан харагддаг. Энэ бол яг л болно гэд те. За түүнээс гадна шалгаруулалт явуулсан юм лээ. Яг нь Jafar Jackson-тай анх очиж уулзаад ингээд чи ингээд сонирхол бодол байна гэснээс гадна бол prop хийсэн. Prop хийгээд просто зөндөө олон хитэн 100 те хүмүүсийг одоо шалгуултанда оруулсан гэж аахгүй. Бараг 1000 хүнийг ингэ шалгуултанда оруулаад зөндөө олон Michael Jackson-ыг impersonate хийдэгтэй тийм impersonator хүмүүсийг хүртэл очиж үзсэн гэсэн. Гэхдээ л тэ яг л таарах нь бол яалтчгүй ингээд Jafar Jackson байсан гэдгийг Graham King хэлжсэн. За харин тэр нэг жоохон хүүхдийн дөрөвчтэй Michael-ийн жоохон дөрөв болох Juliana Valde гэдэг энэ жүжиг эрэгтэй хүүхэд байгаа. Тэгээ энэ хүүхдийг бас ингээд тэ бас л тэр дүрд зөндөө олон хүүхдүүдийг ингэж яасан гэж аахгүй. Шалгаруулсан. Тэгэхэд энэ Juliana гэдэг хүүхэд орж ирээд л үнэхээр нэг тийм aura-тай байсан гинэ. Би нэг сая Rihanna-гийн deep dive дээр ярьжсэн чинь Rihanna ингэ шалгаруулалт орж ирэхэд нэг тийм it factor-тай байсан гэл те. Бас Rihanna-г ороод ирэхэд л те бусад хүмүүс өрөөнд байхгүй байгаа юм шиг санагдсан гэд яг тийм зүйлийг ярьжсэн энэ хүүхэд дээр Juliana ингээл ороод ирэхэд бол нэг бараг л толгоон дээр аль үшэн нэг тийм од байгаа юм шиг, од гэлцэж байгаа юм шиг тийм aura-тай, vibe-тай хүүхэд байсан гэсэн орж ирээд л айгүй өөртөө ихтэй, айгүй confident те. Тэгээд жоохон харах юм бол жоохон cocky юм шиг. Cocky гэхэд дэндүү ингээ өөртөө бардам ихтэй юм шиг те. Нэг team vibe-тэй хүүхэд, энергитэй хүүхэд байсан. Айгүй energy-тэй те. Цоглог хүүхэд байсан гэсэн. Тэгэл орж ирээд л өстой ингээл те Michael-ийн дуу мууг ингэж харуулад бүжиг ингээ бүжиглээд л те. Айгүй мундаг шалгаруултаа өгсөн гэсэн. Тэгээд ер нь бол шууд л те баг энэ хүүхэд бол болох юм байна гэдэг. Гэтэ шалгаруулт нь бол 2-3 дараалтаа үе шаттайгаар явсан гэсэн. Тэгээд бүх үе шатууд дээр хамгийн шилдэг нь байсан гэсэн. За тэгээд шалгаруултыг хийж дуусгачихад энэ хүүхдийг аль үшээс сонгож авчгаад байсан чинь Graham King-ийн туслах нь хурж ирээд хүүе наад хүүхд ч юу яадаг юм бэ штэ. Michael-ийн бүр ингэж одоо impersonator ч юм уу те Michael-ыг ингэж дуурайгаад Michael-ийн хувцмавцыг өмсөд YouTube дээр ингэж бичлэг хийдэг юм байна те ингээд Los Angeles-ийн гудамжаар Las Vegas-ийн гудамжаар ингээд те Michael-ийн хувцыг өмсөд ингэ бүжиглээд ингэж бичлэг хийгээд тэрийг YouTube дээр оруулдаг хүүхд юм байна штэ гэдэг ингээ яасан гинэ те харсан Graham King харсан айгу мундаг байсан гинэ тэгээд Michael Jackson-ы moonwalk энэ төр хийгээд лаа гэж мэгээд л бүр яг л яадаг үлээ гэхдээ жоохон тэр Graham King айсан гинэ oh my god те яг зураг алт үеэр ингэж унах үү гэж бодоод очиж хэлсэн гинэ.
Juliana чи одоо надад өөрийнхөө хийдэг гэсэн энэ YouTube дээр хийдэг гэсэн зүйлээ бүгдийг мартах хэрэгтэй. Тэ? Яагаад вэ гэхээр чи Майклийн жоохны үеийн дүрд тоглож байгаа. Чи Майклийн том болцсон тэ гэл moonwalk энэ төр хийдэг үеийнх нь дүр тоглоогүй. Тэгэхээр чи өөрийнхөө Майклийн тухай мэддэг гэсэн бүх зүйлийг гаргаж хаях хэрэгтэй. Чи жоохон Майклийн дүр тоглож байгаа шүү. Тэгэхээр тэр мэрийг бүгдийг нь мартаж шүү. Чи надад амлаж гинүү гэж бүр ингээ амлалт авсан гэсэн. Тэгээд Juliana тэгин би чадна. Яг жоохны Майклийн дүр тоглоно. Би тэр бүх одоо ингээ moonwalk энэ төр хийдгээ хийхгүй гэд тэ. Яг амлалтаа өгсөн юм байна лээ. За Coleman Domingoгийн хувьд болохоор ингэж ярьж байгаа байхгүй юу? Joe Jackson гэдэг энэ хүн бол те олон нийтийн фэнүүдийн үзэгчдийн нүдээр харахад бол айгүй амар хүн. Одоо бидний сонсдог юм моралтай ингээл хүүхдүүдэд зоддог байсан. Бүр ингээл Майклыг зодоод л те бүр ингээл яг л зөв ингээл бэлтгэлээ хийхгүй бол ингээл те бэлтгэлийнх нь хажууд ингээ бүс өрцөн зогсож идэг байсан ч гэдэг юм уу те. Тэгэл яг зөвөр л хийхгүй болцдог хүүхдэл ингээл зодоод л те. Просто төгс болгож ижил яадаг. Тэгэл хүүхдүүд нь Jackson 5 ингээл тайзан дээр гараад дуулж яхад бараг тайзны артталт бүсээ барьсан зогсож идэгтэй ингээл алтгал юм болтой ингээл зодож моддог тийм амар хүн аратан шиг тийм амар тийм violent av гэж тиймүүдээр ингэж олон нийт угаасаа хардаг штэ яаж ч удаа. Тэгээ ер нь л ярьцлага марьцлагын дэрэн дээр харж байгаад Joe Jackson ер нь нэг айгүй амар хүн. Тэгээ угаасаа олон нийтийн perception бол яг тийм байгаа. Харин хин Coleman Domingo болохоор тэр олон нийтийн боддог тэрхүү perception-ыг арай жоохон өөрчлөөд арай өөр байдлаар нь харуулахыг хүссэн гэж аахгүй. Ямар байдлаар нөө гэхээр за тийм ээ Joe Jackson бол ийм амар аав те ийм амар хэрцгий ингээл хүүхдүүдэд зодож моддог байсан нь бол үнэн. Гэхдээ энэ хүн чинь хийж байгаа энэ хүү зүйлүүд нь сонголтууд нь бүгдээр гэр бүлийнхэн төлөө. Гэр бүлийнхэн сайн сайхны төлөө тэ ингээд хүүхдүүдийгээ мундаг болгохын төлөө хүүхдүүдийгээ хамгийн шилдэг од болгохын төлөө тэр зүйлүүдийг ингэж хийж байгаа. Яг тэгэхээр өөрийгөө бодож хийгээд байгаа зүйл бол биш тэ ингээл би мундаг байна ингээд та зүйл бол биш. Би их мөнгө олох юм бол энэ дэр гэл тэ хүүхдүүдийгээ хамгийн шилдэг од болгоё. За яг тэрнээс нь мөнгө орж ирнэ л гэхдээ хүүхдүүдийгээ мундаг болгоё. Гэр бүл гэдэг энэ кинонд ч гэсэн яриад байгаа те you have to do this for the family гэл тэгээ ярьж одоо Майкл ингээд те би Victory Tour хиймээргүй үдчи ах нартаа ах дүүнэртэйгээ бодолтой ах нарыгаа бодолтой дүүнэрийгээ бодолтой чи гэр бүлээ бодолтой те гэр бүлийнхаа legacy-г бодолтой гэл ингээл гэр бүлгээ яриад байгаа. Тэгээ тэр талаараа ингэж тэрийг нь харуулахыг хүссэн. Өөрийнх нь энэ амар ингэж байгаа хүний цаана сэтгэл нь бол те гэр бүл байгаа шүү гэдгийг ингэж тэр талыг нь бас харуулахыг хүссэн гэсэн Coleman Domingo те би бол айгу тэрийг нь бас олж харж чадсан гэж би үзэж байгаа хувьд бол тэгж бодож байгаа. Та нар тэгж чадсан уу те үнэхээр л яг те ингээл бас хэрцгий байгаа ч гэлээ те би ингээд бодож үзсэн байхгүй. Хэдийгээр ингээл айгу амар хүн Майклийн тэрэг зоддог байсан ч гэлээ хэрүү Майклийн аав нь ийм ингэсэн хүн байгаагүй байсан бол Майкл гэдэг одоо яг энэ хүн ийм хэмжээд хүрэх байсан уу? Эсвэл энэ Jackson 5 тэ анханасаа ингэж гарч ирэх байсан уу? Тэгээ ийм амар жоохон ийм хүч арталт нь байсан болохоор ийм өндөрлөг төрсэн байхаа гэж би ингээд бодож байгаа хгүй. Тэгээ тэр талаар нь ингэж харуулахад хүргэсэн үзэгчдийн хувьд. Тэгэхээр айгу Coleman Domingo бол тэгээ дүрдээ ингэж approach хийхдээ бол айгу зөв талаараа ингэж approach хийсэн гэж бодож байгаа. Jafar Jackson хэлжсэн ингээл тэ өвөөгөө өөрөх нь хувьд өвөө наа штэ тэ айгу эйгүйсэн гэсэн анх ингээл хараад тэ Coleman Domingo-ч тэр Niall Long-ч тэр нэг Catherine Jackson боо эмигийнхэн дүр тоглож байгаа штэ энэ хоёрын ингээл хам ингээл дүрдээ ороод тэ хувраад л ингээл гараад ирэхэд бол ингээл анх харахад бол айгу эйгүү тэ яг эмээ өвөө хоёр наа да. Тэгээд бас Jafar Jackson хэлж байгаа байхгүй Майклийн дүр тоглож байгаа. Тэгээд аав нь буюу энэ Joe Jackson Майкл тэрхэн ханддагаас ямар амар аав байсан гэдгийг харахад те ингээд тэр дүрдээ ороод тэр зураг алтанд байгаад бол эвгүй байсан ч гэлээд те Jafar Jackson-ы хувьд болохоор өвөө нь өвөө байгаа штэ. Тэгээд Jafar Jackson хэлжсэн Prince Jackson гэсэн ярьсан дээр хэлжсэн байхгүй. Тийм манай өвөө бол те айгүй амар хүн байсан гэсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсээ сонсоход те аав гах эгч нараасаа нагац эгчин дээрээс ч юм уу те гэр бүлээсээ сонсоход бол те манай манай өвөө бол залуудаа нэлээд чанга гар байсан те айгүй амар хэрцгий ингээд ийм хүн байсан. Гэхдээ бидний хувьд бол те манай өвөө байсан те тэгээд хэлж байгаа байхгүй кинонд ч гэсэн харуулдаг л да Майкл болон Майклийн одоо ах нар мах нар дүүнэр нь хизээч joke dad father энэ гэж дуудахгүй байхгүй дандаа Joseph гэж дууддаг. Тэгсэн чинь үнэхээр тийм байсан гэсэн. Prince Jackson хэлж байгаа байхгүй үнэхээр манай аав те ингээл манай одоо аавгах хичнэр энэ төр
дандаа тэгж дууддаг. Тэгээ өвөөг бол дандаа Joseph гэж дууддаг байсан. Хэдэж father гэж дууддаггүй байсан. Харин би болохоор би ч юм уу эсвэл Jafar ч юм уу бид нар үеэлүүд болохоор хизэж тэгж дуудаж байгаагүй. Яг өвөө grandpa гэж дууддаг эрэгтэй байсан. Тэгээд манай өвөө бол ингээд одоо хөгшрөх тусмаа те яг бидний төрсний дараагаар ингээ хөгшрөх тусмаа бол зөөлөрч эхэлсэн. Тэгэхээр хүүхдүүдийнх нь ач нарын хувьд бол те яг тийм хэрцгий ийм хүнийг нь бол Joe-г бол олж хараагүй. Яг л өвөөгөө олж хардаг байсан гэсэн. Харин энэ киногоор харахад бол те үнэхээр яг манай аав ч юм уу аавга ах эгч нар бол ямар шухан байдлаар аавыгаа хардаг байсан бэ гэдгийг бол энэ киногоор ингэж харсан гэдэг тухайгаа ярьж исэн. За Nia Long-ийн хувьд болохоор Catherine Jackson гэдэг энэ дүрд approach ихтэй бол ингээд айгүйх судалгаа их болж байгаа. Угаасаа л бүхэл одоо энэ жүжиг судалгаа хийж байгаа л да тийм ингээд тухайн дүрүүд дээрээ. Тэгээд Nia Long-ийн хувьд болохоор ингээд Catherine-ийн зөндөө олон бичлэгийг нь үзгээд, ярилцлагуудыг нь үзгээд ингээд хайхад бол те маш цөөхөн байдаг гэж ярьж байгаа байхгүй юу. Ялангуяа дээр үеийнхэн те 80-аад оны 90-аад оныхны үеэ гараад бол маш цөөхөн. Ер нь гэр бүлийнхэн зөндөө их ярилцлаган дээр өгөө явдаг. Гэхдээ Catherine-ийн хувьд бол тийм их ярилцлаганд ороод байдаг байсан болохоор тэгээд ер нь жоохон те хэцүү байсан гэсэн. Дүрээ ингээд имбар хийхдээ. Гэхдээ нэг юмыг ойлгож авсан яг тэр research хийж байхдаа ойлгож авсан зүйл ингээд хэм бол тэр үдсэн хитгэн одоо ярилцлагууд нь шүү дээ те. Тэрнээс харж хахад Catherine гэдэг энэ хүн бол энэ эмэгтэй бол яг гэр бүлийнхаа одоо суурь нь foundation яг гол хүн нь байсан юм байна лээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгж ойлгож авсан гэсэн. Юунаас тэрийг ойлгож мэдэж авсан бэ гэхээр ингээ гэр бүлээр бөөнөрөө хүүхдүүдтэйгээ Joe Jackson энэ бөөнөрөөтэй ингээд суугаад ярилцлаганд орж байхад шүү дээ. Янз бүрийн юм болоход одоо яг хариултан дээр ч юм уу те нэг юм дээр ирэхэд бүгд бөөнөрөө Catherine Jackson руу яг хардаг гэж аахгүй шийдвэрийг нь хүлээж хардаг. Тэгээ Catherine ч гэдэг юм уу зүгээр нэг амар тийм сүртэй үг мөг хэлэхгүй байгаа ч гэсэндээ зүгээр нэг толгоогоо дохих ч юм уу. Эсвэл гэд хэлэх ч юм уу те. Тэр нь одоо гэр бүлийнхэнд нь яг зөвшөөрөл нь болдог гэх юм уу? Яг эцсийнхаа шийдвэр нь болдог. Тэгэж ээжээсээ Catherine-аас тийм үгийг сонсохгүй л бол ингээ те яг ээжээсээ л хүлээх гэд те шийдвэрийг нь хүлээх ингээ бүгдээрээ хараад сууж идэг байсан гэж аахгүй. Тэгэл Catherine гэлтэх юм бол бүгдээрээ тийм гэл ингээ явдаг. Тэгэхээр тэрнээс нь бол ер нь family dynamic нь харагдаж байгаа гэж аахгүй. Гэр бүлийнхэн динамик нь ер нь ямар байдаг гэсэн бэ те. Яг л ингээл бидний мэдхээр бол те Joe Jackson гэдэг бол амар хүн гэсэн. Гэдэг хүн хамгийн хүн гэж бид нар бодож байгаа ч гэлээ. Яг тийм л байсан л хаалта те. Ингээл хамаг юм авч авдаг Joe Jackson. Гэхдээ яг үндэ бол те Catherine гэдэг хүн бол гэр бүлийнхаа хувьд бол тийм одоо хүчтэй, тийм одоо буур суурьтай, чухал хүн байсан гэдгийг нь бол тиймэрхүү ярилцлагуудаас нь бол ингэж харж болдог. Тэгээ тэрийг одоо мэдэрч авчгаад Catherine гэдэг хүн бол те гэр бүлийнхнийхаа хувьд ялангуяа Michael-ийн хувьд бол аяйгуу тийм чухал яг баланс хийхдээ тэр Joe Jackson гэдэг агааг ингээ балансжуулаад ингээд гоё халуун дотн энерги ээжийнхээ хувьд ингээ харуулах те тийм хүн байдгийн байсан байна гэдгийг нь бол олж мэдээ тэрийг харуулахыг хичээсэн гэсэн. Тэгээ тэрийг ч гэсэндээ айгүй мундаг харуулсан гэж бодож байгаа Nia Long-ийн хувьд. Тэгээ айгүй гоё мөчүүд байдаг тэр киног та нараа үзсэн бол те яг ингээл Michael дандаа ээжтэйгээ л хоёулаа ингээл суугаал те ээжтэйгээ хоёулаа ингээл орой хөвтөж байгаа попкорн идэн ингээ кино үзээд л те хоёулаа хамтдаа мюзиклүүд үзээд л Charlie Chaplin үзэл ингээл ээжтэйгээ айгүй дотн special bondтэй байсан гэдэг нь бол ингэж харагддаг. За тэгээд зураг авалтыг айгүй атстаагаар ч юм уу те ингээд яг Jackson-ы гэр бүлийнхний Лос Анжелест ингээ Калифорнид амьдардаг байсан Havenhurst Estate гэдэг яг тэрхүү орд харшид нь очиж ингэж зураг авалтаа хийх боломжтой байсан юм байна лээ. Тэгээд ер нь энэ кино Michael-ийн Estate те Estate-с айгүйх тусламж авсан гэсэн. Michael-ийн Estate айгүйх ингэж оролцож яг бүх боломжтой зүйлүүдээр тусалсан гэсэн. Одоо жишээ нь те одоо яг жинхэнэ Havenhurst гэдэг энэ хүү Jackson-ы гэр бүлийнхний одоо байшинд очиж ингэж зураг авалтаа хийх боломж нь олцсон. Тэгээд энэ Havenhurst гэ одоо хүртэлтэй Jackson-ы гэр бүлийнхний эзэмшил. Тэгээд Jafar Jackson ч гэсэндээ тэнд төрж өссөн юм байна лээ. Та нар энэ киноор харж байгаа бахтай энэ хэд ч ингээ бөөнөрөө Лос Анжелес руу нүүчгээд хэдийгээр хүүхдүүд нь том болчихсон ч гэсэндээ бөөнөрөө ингээл тэр байшиндаа л амьдраад байгаа шүү дээ. Айгүй том байшин байгаа. Тэгэл Michael-ын дээр бүгдээрээ хамтдаа л ингээл амьдраад байгаа. Тийм болохоор ингээл тэрний хүүхдүүд нь хүртэлтэй Jafar Jackson энэ хүртэл ингээл тэнд өссөн байгаа байхгүй. Тийм болохоор яг гэр бүлийнхнийх нь одоо байшин учраас ингээд Jafar Jackson сайн мэддэг. Тэгээ яг тэнд очиж зураг авахд айгүй гоё байсан гэж ярьжсэн. Тэгээд гаднах одоо юу нь болохоор засал чимэглэл нь болохоор яг 70 онд энэ анх Joe Jackson ингээ худалдаж авч ирсэн те очоод
Индианагаас нүгэд тэгчгээд 80-д оны үеэр болохоор Майкл өөрөө байшингийнхан гадныг өөрчилсөн гинэ. Exterior-ыг нь өөрчлөөд илүү нэг тийм дээр үе 1800-аад үний ч юм уу те нэг тийм орд харшны тийм одоо засал чимэглэлтэй болгосон гэсэн. Яагаад вэ гэхээр Майкл ч дахиад л те яг тийм Neverland энэ гэсэн нэг тийм үлгэрийн орд харш маш үлгэрийн имийг төсөөлдөг таашаадаг учраас бүр тэр гаднах байшингаа хүртэлтэй ингэж тийм орд харшин юм шиг тийм засал чимэглэлээр засж исэн гэсэн. Тэгэл тэр ер нь эзэмшил газраар ер нь дүүрэн нэг тийм үлгэрийн юмуд байдгийм байх лээ. Ингээл нэг үлгэрийн юм биччихсэн те нэг Neverland шиг нэг тиймэрхүү Peter Pan-ы оруулахтай юм биччихсэн зөндөө олон одоо зүйлүүд байдгийм байх лээ. Тийм дитейлүүд. Тэрийг Майкл хийсэн гэж аахгүй. Тэгэд Майкл 1980-ад онд тэгээд ингээ гаднахыг өөрчилсөн учраас зураг авалтын багийнхан жоохон өөрчлөлт хийх болсон гэж байгаа юм. Яагаад вэ гэхээр эн чинь 1970-ад онд анх эднэр нүүж ирээд байгаа үеийг харуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 1980-ад онд ингээд өөрчилчихсэн болохоор буцааж 1970-ад оных нь юм шиг тэр exterior-д нь оруулах шаардлагатай болсон гэсэн. Тэгэхээр жоохон өөрчлөлтүүдийг хийсэн гэсэн. За бүр гаднахыг нь тэгж амар өөрчлөөгүй ч гэлээ дээ. Ялангуяа доторх засал чимэглэлийг нь те яг 1970-ад онд хэд нүүж ороход ямар шогон байдалтай байснаар нь буцаж тийшээ авч шаардлагатай болсон гэсэн. Тэгээд Майклийн estate-тэй гэр бүлийнхэн зөвшөөрөл өгсөн юм байна лээ. Тэгээд өөрчилсөн гэсэндээ хамгийн одоо азтай зүйл нь гэх юм бол яг тэр 70-ад онд анх нүж орж ирж байхад нь байсан тавилгууд нь одоо хөшиг мөшгөн ч юм уу те эсвэл буудан дээрээ тавьдаг одоо ийм ажаал модель ч юм уу те тийм юмнууд нь ашгүй аз болж ингээд яг тэр байшингийнх нь агуулханд ингээд гаражинд нь ингээд байж исэн юм байна лээ. Хадгалаад байжсан. Тэгээд тэднийг ашгүй ингээд гаргаж ирээд яг тэр урд нь 70-ад онд эдгээр анх ингээд нүүж орж ирэхдээ ямар тогтчлттай байсан тэрүүгээр нь ингээд тогтчулж бүр яг таг болгосон гэсэн. Тэгэд Jeffrey Jackson-ы хувьд ч тэр ер нь Jackson-ы гэр бүлийнхний хувьд хэлж байхад айгүй гой санагдсан гэсэн. Яг л нэг буцаад те тэр үед очсон юм шиг тийм мэдрэмж ингэж төрсөн гэд ярьжсэн. За тэгээд яг Майклийн өрөө байгаа байхгүй юу? Та нар ингээ бас энэ киноноор хардаг те яг ингээл Майкл ингээл байшиндаа ингээл өрөөндөө ингээл өөрийнх нь өрөөтэй ингээл манки энтертайгаа ингээл байж магаал. Тэр өрөөг болохоор ихэнх зураг авалтууд тэнд хийх ёстой учраас яагаад бол Майкл ингээл ганцаараа байгаал ингээл байх ёстой учраас тэр өрөөнд бол ингээд тэр зураг авалтын том камеруудыг аваачаад ингээл тавиал тэр өрөөнд дотор ингээд зураг авалт хийхээр аюу хэцүү шттэ. Ягаад тэгэхээр арай өөр өнцгүүдээс ангиллуудаас авах хэрэгтэй байдаг. Тэр том камерыг одоо ингээд хөдөлгөөд гой ангиллууд авч чадахгүй учраас энэ өрөөг дуурайгаад ийм яг албан ёсны сайт тэгээ зураг авалтын ийм талбай байгуулах хэрэгтэй юм байна гэд өөр газар те ингээд яг Майклийн өрөөг нь реплика болгоод бүр яг таг дуурайгаад ингээд Майклийн өрөөг зураг авалтын талбай дээр ингэж барьсан юм байна лээ. Тэгээ тэр барьсан хүмүүс нь production designer хүмүүс нь айгүй мундаг ажилласан гэж аахгүй бүр яг таг байсан гэсэн. Тэгээд Jeffrey Jackson бүр те өөрөө яг зураг авалтын талбай дээр очиод ингэж ангаасан гэж аахгүй бүр яг л Майклийн өрөө гэд. Тэгээд бас гэр бүлийнхний зөвшөөрөөд ашгүй юу яасан гэсэн Майклийн одоо тухайн үедээ эдэлж хэрэгэлдэг байсан чихмэл тоглоом ч юм уу те сувенир ч юм уу те тийм яг өрөөндөө хадгалдаг байсан зүйлүүдийг нь одоо зээлсэн гэсэн зээлдүүлээд те яг тэрхүү одоо зураг авалтынхаа тэр хурамч өрөөндөө ингэж тавих боломжийг нь өгсөн гэсэн. Тийм учраас бүр яг л Майклийн өрөөг нь ингэж дуурайж хийсэн гэсэн үг. Тэгээд тийм гоё тэ сетийг байгуулсан байна лээ. За тэгээд Майклийн одоо яг тэр байшин бааш та Havenhurst байгаа байшингаас нь гадна бас нэг тийм өөр байшин жижигхэн байшин байхгүй. Тэр нь болохоор яг Майклийн өөрийнх нь юу? Студио гэр студио наагаахгүй юу? Ингээл баахан яг мэрэгжлийн студио саундборд энтертэйтэй ингээл дуу бичлэгийн юм хумтай. Тэгээ тэр нь киноноор гардаг штэ. Тэр чинь яг жинхэнэ Майклийн өөрийнх нь тэр байшинд нь байдаг юу гэсэн студио. Өөрийнх нь бүр ингээд ажилдаг байсан те. Өөрийнх нь Thriller альбомыг тэнд хийсэн. Тэгээ Billie Jean энэ тэнд хийсэн. Яг тэр жинхэнэ студент гэж аахгүй аюу гоё аастай тэр нь кинонд гарсан. Тэгээд Jeffrey Jackson ч юм бол яг хөө өөрөө тэнд өссөн учраас те ингээл зураг авалтынхаа эсвэл хүмүүст ч юм уу эсвэл бусад жүжигчдийн интернетээр харуулаад танилцуулаад гэрээ танилцуулж байгаа гэсэн чинь энэ Michael яг энд ажилладаг байсан энэ студион гээл те ингээл бид нар одоо бид нар жоохон бахта те ингээл Prince бид нар ингээ жоохон бахта тэр гурсуураар ингэж бодог байсан энд бид нар ингэж тоглодог байсан ингээл аюу гоё ингээл тэгээ бусад зураг авалтайгаа хүмүүст ингээд тайлбарлаад танилцуулаа явж исэн гэсэн. Тэгээд айгүй гоё зүйл нь юу гэж манайхаа хин Jeffrey Jackson-ийн хувьд бол бүр үнэхээр те Michael гэдэг тэр хүнийг үнэхээр ойлгож бүр яг тэр character-ыг embody хийж гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр дүрийг
Майклыг бүр айгүй ухаж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэрэнд нь туслах гээд Майклийн estate нь Майклд Jafar-д Майклийн өөртөө бичдэг байсан одоо баг өдрийн тэмдэглэл гэх юм уу? Тим юмдаг өгсөн гэсэн. Хувийнх нь нөтүүдийг өөртөө л бичдэг байсан юм нөтүүд бичдэг байсан гинэ Майкл. Яг ингээл өдрийн тэмдэглэл гэхэд бол аюу хэцүү заяа. Яг ингээл суугаал journaling хийж байгаа бол биш. Нэг иймэрхүү жижигэн цааснууд дээр Майкл өөртөө зориулаад нэг тийм мантрануудыг өөртөө зориулаад нэг тийм зориг өгөх тиймэрхүү үгнүүдийг дандаа бичдэг байсан юм байна лээ. Ингээл you are brave ч гэдэг юм уу. Чи бол зоригтой, чи бол үзэсгэлэнтэй, чи бол авьяастай, чи чадна, өөртөө итэг энэ төр гэх тиймэрхүү үнүүдийг айгүйх бичдэг байсан юм байна лээ. Тэгээ тэр нөтнүүдийг нь бүр ингээд Jafar-т өгсөн гэсэн уншуулад. Тэгээд бүр ингээд яг Майкл өөрөөр гараа бичижсэн, өөртөө бичижсэн тэр зүйлүүдийг Jafar уншсан гэж байгаа байхгүй аавгийнхаа бичижсэн юмнуудыг тэгжиж бүр тэрийг ойлгож тэ Майклийн дотоод ертөнцийг нь ойлгож иж ингэж тэр дүрээ харуулсан гэсэн. Тэгээ ер нь тэр нь ч гэсэндээ кинонд гардаг ингээл баахан post-it note-ээр бичээд байгаа даа Майкл те oh you are brave гэл ингээл баахан юмнууд ингээл бичээл өөртөө ингээл яг дууга хоолонд орохосоо өмнө те чи чадна гэл нүдэ анж байгаа л you are brave you are beautiful энэ гэл хэлэлт байгаа нь бол харагддаг. За тэгээд бас айгүй гой сонирхолтой зүйл гэх юм бол манайхаа яг Майклтай хамт ажилдаг байсан. Майклийн history гэдэг тэрхүү world tour дээр нь оролцож исэн яг хоёр тийм бүжгийн дэглэгч нар болох Rich and Tone гэдэг энэхүү хоёр бүжигчд энэ кинонд оролцсон юм байна лээ. Оролцож одоо Jafar-т болон бусад бүжигчд нь ингээд заасан гэсэн үг. Ингээд яг Майкл ямар хөдөлгөөн хийдэг байсан, хэрхэн бүжгээ хийдэг байсан гэд бүгд дэглэлтийг нь хийсэн гэсэн үг. Тэгэхээр яг Майклтай ажиллаж исэн хүмүүс ингээд заана гэхээртэй үнэхээр л өстой яг бүх зүйлийг бол айгүй дитейлтэй хийсэн нь бол харагдаж байгаа. За тэгээ ер нь бүх одоо энэ бүжгийн одоо кинонд гарч байгаа концертын хэсгүүд, бүжгийн хэсгүүд, клипний хэсгүүд бол айгүй хэцүү байсан гэсэн хамгийн чухлууд нь байсан те. Бүр өстой бүх яг л Майкл хэрхэн хийжсэн бүр яг тэгж харуулах гад тэднэр нь бол хамгийн чухал байсан гэсэн тийм ч учраас манайхаа кино зураг авалт эхэллээ. Шууд ямар сценийг хамгийн анх зургийг нь авсан бэ гэхээр Billie Jean Motown 25 жилийн өн дээр ингээд те шоун дээр Майкл ингээд Billie Jean-ийг перформ хийгээд анх удаага Moonwalk гэх тэрхүү хөдөлгөөнийг харуулж ирсэн гэдгсэн шүү дээ. Тэр айгуу чухал перформанс байдаг. Тэр перформансаар шууд зураг авалт нь эхэлсэн гэсэн. Тэгээ ер нь бүх одоо тэр концертын хэсгүүд одоо байдыг дуулж байгаа хэсэг ч юм уу. Тэгээ ер нь бүх концертын перформансуудын зураг авалтуудыг эхэлж хийж дуусгачаад тэгээд дараад нь яг драма хэсгүүдээ те яг киноныхоо диалог хэсгүүдээ ингэж зураг авсан гэсэн. Яагаад тэгэж эхэлсэн бэ гэхээр яг тэднэртэй хамгийн их одоо хүч чадал энерги орох учраас яг Jafar-ыг айгуу тийм сэргийг энергитэй байх үед нь бүх тэр одоо зүйлүүдийг нь хийж дуусгачаад тэгчих юм бол тэр драма хэсгүүд нь диалог хэсгүүд нь чамд амархан болно гэж тэгж утгаараа шууд тийм амар том хэсгүүдээр сценүүдээр эхэлсэн гэсэн. Тэгэд Jafar Jackson-ийн хувьд хэлэхдээ бол өөрийнхөө хувьд хамгийн тогтолж исэн сцен юу байсан бэ гэхээр яалтчгүй bad гэд тэрхүү перформанснаас гэсэн одоо хамгийн сүүлд эцэст нь гардаг. Яагаад вэ гэхээр жоохон бахасаа авахулаад Jafar өөрөө bad performance айгу дуртай байсан. Тэгээд дуурайж мөрөх гэж оролддог байсан юм байна лээ. Тэгэл ээж аамаа тэ ах их нар ингээл харж галгүй чи ягаад Майклыг дураад аа мó яасан энэ төр гэл тэ энэ гоёгаад аа мó энэ төр гэл тэгдгөөсөн гэсэн. Тэгээ өөрөө жоохондоо тэрэнд айгу дуртай байдаг гэсэн болохоор яг тэрхүү перформансыг тэр зураг авалт хийхдээ хамгийн их тогтолж исэн гэд тэр тухайга ярьжсэн. Үүнээс гадна хамгийн чухал сцен юу байсан бэ гэхлээр яалтчгүй Thriller дууны тэр гайхалтай клипийг одоо ингэж recreate хийх байсан гэсэн. За тэгээд айгүй гоё нь юу гэж бүр яг Thriller дуу хаан зураг авалт хийгдсэн яг нэг тэр гудамж байдаг штэ тэ ингээл алхаж байгаад гэгүнтхэн зомби болж хувраад ингэж гарч ирээд бүжиглээд л тэ. Яг тэр гудамжинд яг тэр клип зураг авалт хийгдсэн тэр гудамжинд энэ киноны Thriller хэсэг зураг авалт хийгдсэн мэлээ. Үнэхээр гайхалтай бүр яг тэр спотн дээр гэсэн. Тэр нь болохоор East Los Angeles-т байрладаг Union Pacific Avenue гэдэг энэ гудамж юм байна. Яг тэр гудамжинд ингэж хийсэн гэж байгаа байхгүй. Тэгэд 42 жилийн өмнө аав гах нь яг тэндтэй ингэж
бүжиглээд клипийг хийжсэн бол 42 жилийн дараагаар ингээд Jafar Jackson энэ киногоороо тэ ингэж яг адилхан локейшн дээр хийж байгаа нь өөртөө л та айгүй гой санагдчихсан гэсэн. За тэгээд бүр ингэж ярьж байгаа байхгүй. Яг тэр зураг авалтыг хийж авах үед яг тэр локейшн дээр адилхан локейшн дээр зураг авалтыг хийж хахад яг тэр шүн юу гарсан гэсэн. Бүтэн сартай шүнөөсөө. Тэгээд тэрийг бол үнэхээр зураг авалтын багийнхан дохио Майклаас ирж байгаа дохио байна. Хамаг юм ингээд айгүй гоё таарчин те align хийгээд гоё таарчин. Яагаад тэрийг сүржигээд байгаа вэ гэхээр тэр юун дээр яадаг үлээ. Майклийн тэр Thriller дундаар нэг сар ингээл те гараал гэл нэг werewolf болж хуурж мөрдөг штэ те хүн чон болж энэ дээр хуурдаг. Тэгээд яг тэрнтэй адилханаар ингээд яг тэр зураг авалтын өнөдөр ингээд бүтэн сар гарцсан. Тэрийг бол яг өөрснөө Майклаас ирж байгаа дохио байна гэж үзсэн гэсэн. Тэгээд түүнээс гадна Thriller-ийн яг энэ хүү сетэн дээр байж хагаад яг үнэхээр Майклийн presence-ыг мэдэрчээсэн гэсэн. Ингээд яг Майклийн сүнсэнд дэргэд нь хажууд нь байгаа юм шиг тийм мэдрэмжийг одоо авч исэн гэсэн. Зөвхөн Jafar аагүй юунууд нь зураг авалтын багийнх нь хүмүүс нь хүртэл мэдэрсэн гэсэн. Тэгээд ер нь ганц энэ Thriller дээр гэлтгөө зарим зураг авалтын үеуд дээр талбай дээр яг л Майкл хажууд нь байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг авдаг байсан гэсэн. Тэгээд айгүйх олон тэр зураг авалтын багийнх нь арын албаны хүмүүс нь ингээд би тэгсэн чи ингэсэн ч гэдэг юм уу тэгээ байжсэн чи тийм мэдрэгцэн энэ нэг тийм юм ярьжсэн гэсэн. Тэгэхээр ер нь бол Майклийн spirit бол яг энэ зураг авалтын үеэр дандаа байсан гэдэг тухай ярьж илээ. За тэгээд тэр Thriller music video-г shoot хийхэд бол айгүй чухал зүйл нь бол яалтчгүй тэр нөө зомбинуудынх нь мейкап байгаа тий. Тэгээ хамгийн чухал зүйл байсан гэсэн. Тэгээд тэрийг бүр яг л Майклийн тэр original дээр тэрхүү клипэн дээр нь ямар байснаар нь яг адилхан replica хийж ингэж copy хийх учраас одоо makeup artist айгуу чухал байсан. Тэгээ хамгийн анцтай нь гэх юм бол биш үү те. Яг тухайн үед Майклийн яг тэрхүү Thriller music video-н дээр нь ажиллаж исэн makeup artist-ууд зөндөө бол makeup artist-ууд амьд байгаа. Тэд нэр ингээд оролцох боломжтой байсан гэж аахгүй. Гэхдээ найруулагчийн хувьд ярьж байгаагаар болохоор би одоо яг тийм нэг хүнийг те яг ингээд Майклийн тэр зураг авалтнаар ажиллаж ганцхан makeup artist-ыг авчираад одоо цалингийн хувьд ч гэсэндээ арай гайгүй. Ягаад вэ гэхээр нэг хүнийг л ажиллуулж байгаа те. Тэгээд нийтдээ 20 бүжигчин байгаа гэж аахгүй. Арын бүжигчин да гэх тэр зомбины дүрэг бүтээдэг 20 бүжигч байгаа. Тэднэр дээр ганцхан makeup artist-ыг авчираад ажиллуулад те ингээд хэдийгээр илүү их цаг хугацаа орох ч гэлээ те. Бэлтгэлийн хувьд илүү их цаг хугацаа орох ч гэлээ ганцхан хүнийг ажиллуулж байгаа ингээд цалинжуулаад ингээд явах боломжтой байсан. Гэхдээ би тхийг хүсээгүй гэж аахгүй. Ягаад вэ гэхээр нэгт тэр тухайн Thriller music video-н дээр ажиллаж чадаагүйгээсээ болоод аюу харамсдаг зөндөө олон тийм индустрийн makeup artist байдаг гинэ. Тэр хүмүүст боломжийг нь олохыг хүссэн. Хэдийгээр яг тэр original music video дээр нь ажиллаж чадаагүй ч гэлээд одоо энэ киноны Thriller хэсэг дээр ажиллах юм бол тэр хүмүүст арай жоохон сэтгэлт нь гоё. Хэдийгээр би original дээр нь орч чадаагүй ч гэсэн энэ дээр ороод ирлээ гэсэн нэг тийм гоё сэтгэлийн баясгахтай зүйл өгөхийн тулд тийм хүмүүсийг сонгож авахыг хүссэн гинэ. Түүнээс гадна заавал тэгэж тэнд ингэж оролцоогүй гэдгээс харамсаж байгаа тэр хүмүүсийг оруулахгүй байсан ч гэлээдээ тэгэж сонгож оруулахгүй байсан ч гэсэндээ өөр makeup artist-удад боломжийг өгөөд тэ ийм iconic scene дээр ажиллах тэ Майкл гэдэг энэ агуу хүний яг энэ хамгийн их яригддаг энэ iconic Thriller music video-ийн тэр алдартай зомбиных нь makeup-ыг хийх боломжийг зөндөө олон хүмүүст олгохыг хүсэж байсан учраас олон makeup artist-удад өгөхийг хүсэж байсан учраас бүр ингээм амьдралд нь өөрт нь үргэлж үлдэхтэй ингээд насан туршдаа ярих би ингээм Майклийн зомбины тэ Thriller-ийн зомбин дээр ажилласан шүү гэдэг тийм юмыг үлдээхийн тулд ганц makeup artist-ыг сонгож авах биш 20 makeup artist-ыг сонгож авахыг хүссэн гэсэн. Тэгээд тэр зарчмаараа 20 яг бол 20 бүжигчин байгаа болохоор нэг бүжигчин дээр нэг makeup artist гээд 20 makeup artist-ыг ажилд авсан гэсэн. Хэдийгээр санхүүгийн хувьд бол хамаагүй ашиггүй байгаа зү 20 хүнд цалин өгөх болчихж байгаа юм. Тэгсэн ч гэсэндээ тийм шийдвэр гаргасан гэсэндээ тэр нь бол айгүй гоё шийдвэр байсан гэж ярьж байсан. Тэгээ айгүй гоё зүйл ингэдэг юм бол нэг makeup artist-ыг мэддэг байсан гинэ. Яг үнэхээр Hollywood industry-нд айгүй олон жил ажиллаж байгаа. Тэгээ бүр 3 удаагийн Grammy авсан те ингээд мундаг makeup artist дээр Grammy авсан тийм makeup artist эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр эмэгтэй яг тухайн үед болохоор яг Thriller music video хийгдэж хахад баг индустрийн их makeup artist-ууд яг тухайн тэгээ индустрид ажилладаг гэсэн их makeup artist-ууд тэр одоо шүүтэн дээр ажиллах боломжтой байсан юм байна лээ. Тэгсэн чинь энэ эмэгтэй баг л ганцаараа те оролцож чадаагүй. Яагаад вэ гэхээр өөрөө тухайн үедээ нэг кинонд ажиллаж байсан гинэ.
Тэгээ тэр киноос чөлөө авч чадахгүй. Тэгээ бүр амар карьерийн туршид харамсаж явдаг гэсэн. Одоо юу яатсан бэ нэлээ. Тэтгэвртэй гарцсан. Тэг насан туршид харамсаж явдаг гэсэн гинэ. Йоо би тэ team iconic зүйлд ингээд оролцож чадаагүй гэдэг айгүй ингээд дандаа сэтгэлдээ тээж явдаг байсан гэсэн. Тэгсэн чинь энэ найруулагч ингээд залгаад те чи одоо энэ дээр оролц гэдэг ингээд боломжийг өгсөн надаа үнэхэр гоё байсан гэд те тэгэж ярьжсэн. Түүнээс гадна айгүй гоё юм гэх юм бол нэг өөр бас нэг эрэхтэй makeup artist аахгүй тэр makeup artist-ийн аав нь заяа яг бас Thriller music video-ны makeup artist-аар нь ажиллаж исэн юм лээ. Тэгээд өөрөө бас аавынхаа өөрөөгөө адилхан ажил мэргэжилтэй болсон. Тэр эрэхтэйг бас одоо хүүгийн гэсэн үг шүү дээ авчраад ингээд бас makeup artist-аар ажилласан юм байна лээ. Тэгээ ажиллуулахдаа яг аав нь аль зомби гэдэг зөндөө бол өөр зомби байдаг шүү дээ. Аль зомбин дээр аав нь ажиллаж исэн. Яг тэр зомбин дээр тэр хүүг нь ажиллуулсан гэсэн. Тэгээ айгүй гоё газтай ингээд нэг гоё atmosphereтэй гоё ингээд хүмүүст боломж олгосон юм гоё зүйл болсон юм байна лээ. Ер нь Jafar Jackson хэлж байгаа байхгүй те ингээ аваа хаахын дүрд ингээ тоглоход айгүй өөрөөс нь бол айгүй их зүйлүүдийг шаардсан те зөвхөн ингээд яг Michael-ыг яг таг copy хийх биш те copy хийн гэхээр бүр яг л хүнийг даган дуурайгаал те тэгэхээр ингээд айгүй хурамч болдог те яаж ч утсан ингээд хэдийг ингээд яг хитрхэд дуурайгаад байгаа болохоор ингээд хурамыг харагддаг би тгийх хүсээгүй яг одоо Michael ямар хүн байсан бэ гэдгийг өөрөө эхэлж мэдэрч авч ингээ бүр өөртөө дотгошоо оруулаад тэгээ бүр ингээд баг өөрөө тим амьдралаар ингээд хэдэн сарын туршид амьдраад яг Майклийн дүрд баг амьдраад тэгээд бүр өөрийн мэдлгүүгээр Майкл шиг ярьдаг болчихсон. Эсвэл өөрийн мэдлгүүгээр Майкл шиг юм хумыг авдаг болчихсон. Өөрийн мэдлгүүгээр Майкл шиг хөдөлдөг болчихсон байхыг тэгэж одоо Майклийн essence-ийг embody хийхдээ баг ингээ өөрийнх нь биед нь сүнс нь ороод ирсэн юм шиг тийм болохыг хүссэн гэж аахгүй. Тим одоо арга тактикийг ашиглахыг хүссэн. Тэрээс шууд бүр яг ингээд харж байгаа л яг энэ хүнийг дуурайна гингүү те. За энэ хүний ингэж ярьсан тэгэхээр би яг ингэж ярина гэдэг ингээд яг ингээд копиж байгаа биш. Тэр хүний баг мэдрэхийг хүссэн гэдэг тим зүйлийг ярьж байгаа. Тэм учраас өөрөөс нь бол үнэнхээр их одоо энерги, үнэнхээр их цаг зав шаардлагатай байсан гэдгийг хэлсэн. За тэгээд угаасаа Майкл бол бүх юм дээр угаасаа амар дитейлтэй байдаг гэсэн гэж аахгүй энэ хүн. Майкл. Тийм болохоор ингээд бүр ингээд яалтчгүй домог те үнэнхээр мундаг artist. Яг үгүй гэхээр зарим artistууд чинь ингээл те айгу авьяастай айгу мундаг болдог мөртлөө ингээл өөрийнхөө юм хамдаа их оролцдоггүй ч юм уу те ингээл бусад хүмүүсээр хэлэгдэг. За тэнгүүтээ за студ дээр орлоо. За окей. Би дуулах юмаа дуулаатхаа гэл ингээл хоолой мишлэнд ороод л те. Эсвэл нэг бүжгэн дээр орол. За аль манай хөгжмийн бүжгийн тасгалжуулагч ийм хөдөлгөөн зааж өгч ингээ хийчих юм байна. Окей. Гэл ингээ нэг тэгж явдаг биш. Майкл бол яагаад домог вэ гэхээр те үнэхээр true artist вэ гэхээр бүх юмаа өөрөө бүр ингээ detailтэй гартаж ажилдаг те. Бүх юм өөрийнхөө costume design одоо дуу бичлэг, дуу зохиох, за тэгээд артталт нь ямар хүмүүс бүжгэлж гин тэгээд тэр арттал нь бүжгэлж байгаа хүмүүс хүртэл ямар хувцас өмсөх ёстой энэ гэдэг бүх одоо тэр өөрийнхөө craft-ныхаа бүх жижигэн detail дээр бүгдэн дээр нь өөрөө оролцдог гэсэн юм айгуу detailтэй. Бүх юмыг perfect болгохыг хүсдэг. Тийм болохоор тэрийг Jafar Jackson мэддэг учраас тэрийг бас ингээ харуулахыг хүссэн гэсэн ямар амар detailтэй хүн бэ гэдэг. Тэгээ Jafar Jackson бүр ийм ярьж байгаа байхгүй. Smooth Criminal дуу штэ. Тэр дууныхаа клипэн дээрээ Майкл нэг тийм цагаан хослон өмсөн байдаг штэ те зангатай. Тэр хувцастайгаа ингээ эргээд бүжгэлж байхад яагаад миний зангаа те намайг ингээд эргээд зогсоход миний яагаад зангаа адилхан надтай адилхан зогсож ингээд зогсохгүй байна. Яагаад ингээд стил хөдлөөд байна гэ бүр тим юм дээр хүртэл анхаарал тавьдагсан байхгүй. Хувцас нь хэрхэн эргэж ийн энэ гэдэг дээр. Тэгэд өөрөөх нь хүсэж байгаагаар болохоор ингээ эргэнгүүт л эргээд өөрөө эргээд зогсонгууд зангаа нь адилхан зогсох хэрэгтэй байсан юм байна. Тэгтэл ингээд ингэж шидэгжиж энэ төр дэсэн юм байна л да. Тэгээд бүр юу яасан гэж аахгүй. Тэр зангаан дотроо нэг quarter coin хийчихсэн, зоос хийчихсэн. Тэнгүүд арай жоохон ингээд weightтэй болно шүү дээ, жинтэй болно. Тийм болонгууд өөрөө эргэлээ өөрийг нь зогсоход тэр зангаа нь бас ингээ адилхан зогсдог. Бүр тийм юмн дээр тэгэж detail одоо хийдэг гэсэн гэж аахгүй. Тэгээд ингээл оймс өмсдөг шүү дээ. Цагаан оймс өмсөл доороо хар loafer өмсөл те. Тэгээд тэр оймсных нь энэ чинь хэр их дээшээгээ хэдэн сантиметр татагдах хүртлийг ингэж тооцоолдог гэсэн гэж аахгүй. Тийм амар. Тэг өөрөөхөн бүжийнхаа хөдөлгөөнөөр хүртэлтэй бүр ингээд хизээ зогсох уу, яах вэ, хаан зогсох уу бүр амар дэтэлтэй байдаг гэсэн. Тийм ч учраас ингээд бүр ингэжсэн. Зураг авалт хийгээл те яг өөрөөхөн клипнийхаа зураг авалт ч юм уу, эсвэл яг концертынхаа бэлтгэл энэ төр хийж хаад те
өөрийнхөө бүжигнийхээ хөдөлгөөнөөр анхаарлаа хандуулахаас гадна өөр бусад бүжигтийнхаа ингээл юмыг амар анзаардаг те. Тэгэд хэрүү зарим бүжигт нь ингээ болохгүй байх юм бол те. Алуу чи наашаа гараад иртээ гэдэг ингээ бүжиглэлдэг гэсэн. Гэтэ юузээш тийм муухагаар те. Йоо чи алуу бүжиж чадахгүй юм уу? Хаашаа алуу иш гараад ирнэ гэхгүй. За чи наашаа гараад иртээ гэдэг айгүй гой найрсгаар те. Чи надад хөдөлгөөн дахиад нэг хийгээдэгтэй чи нэг үзүүлээд хэлдэ гэд тэгдэг гэсэн гинэ. Тэгэл нөгөө бүжигт ингээл хүмүүсийн дөрд ингээл урд ингээ Майклийн урд бүжиглэл тэнгүүд за дахиад хийчих гэл ингээл хийлгүүлээл за тэнгүүд you almost got it. You're almost getting it. He almost got it гэдэг тийм юу юм бэ? Дэмжлэг үзүүлж байгаа юм. Чи бараг л боллоо те. Чи бараг л чадаад байна те. Чи дахиад жоохон хийх юм бол болох гээд чи бараг л байна гэдэг ингээд тэр хүнийгээ улам perfect болгохын тулд ингээд айгүй ингэж те тийм үгээр ингэж сайлж ингэж дэмжлэг өгч нөгөө хүнийгээ сайн болгохыг ингээд хүсдэг байсан гэсэн. Гэх мэдчлэн бүх юм дээр айгүй амар дитейлтэй нарийн ханддаг байсан гэдгийг бол ингээд Jafar ярьжсэн. Одоо жишээ нь гэхэд шүү дээ тэр нөө Motown 25 жилийн юу штэ те шоу тэрэн дээр ингээ анх удаага Michael Billie Jean юу яаж ахта перформ хийж ахта moonwalk харуулдаг гэд. Тэгээ тэрэн дээр хүртлээ өөрөө moonwalk хийчээд эргэдэг штэ спин хийгээд ингээ хөдөн дээрээ тогтоод ингээ яадаг. Тэр хөдөлгөөнөө өөрөө хийснийхаа дараагаар яг жинхэнэ Michael гэсэн үг шүү дээ. Michael өөрөө ингээ хийчгээд тэр перформансийн дараагаар ингээ айгаа өөртөө яг тэрийг үнэхээр perfect хийж чадсангүй гэдэг ингээд өөртөө жоохон өөрөө зүгчээсэн гинэ. Perfect хийж чадсангүй гэдэг ингээд бодоод байжсэн чинь тэгээ жоохон өөрийгөө зүхээд ингээд байжсэн чинь үдчихсэн жоохон хүүхэд эрэгтэй хүүхэд хурж ирээд таас амар мундаг байсан гэдэг. Та тэр хөдөлгөөн ч өстой амар мундаг байсан гэдэг. Тэгээд хэлсэн чи жоохон хүүхдээс тийм магтаал ярьсан чи шууд Майкл ингээд сэргээ явцсан гэсэн. За тэгвэл гоё байсан юм байна гэл. Тэгээ өөрийгөө зөвхөө болсон гэж аахгүй. Тэгээд тийм амар дитейлтэй. Тэр нь бол энэ кинонд хальт харагддаг. Гэхдээ яг энэ болсноор харуулдаггүй юм байна лээ. Гэхдээ нэг тийм хэсэг байдаг. Яг энэ перформансыг харуулж явах үед нэг жоохон хүүхэд ингээд те нэг тайзны доор ингээд зэрэтэлт ингээд бүр ингээд mesmerized болсон үзэж байгаа нэг жоохон хүүхэд харагддаг. Тэгж харуулахыг хичээсэн юм шиг үлээ тэр хүүхдийг. Түүнээс гадна яг энэ перформансийн дараагаар ингээл тайзны орд орсон чинь нэг гэр бүлийнх нэг хүн хэлдэг юм аа. Өө чист мундаг байлаа гэдгсэн чинь эсвэл би хамгаалагч нь хэлдэг ч лөө айгуу чи мундаг байлаа гэдгсэн чинь Майкл хэлж байгаа үгүй би хөл дээр арай жоохон удаан тогтох хэрэгтэй байсан чинь би тогтоогүй гэж хэлж байгаа. Өөрийгөө жоохон тэгж те доош нь хийж байгаа нэг тийм хэсэг бол гардаг. Тэгэд ийм маягаар ингэж харуулсан юм байна лээ. Яг тэр бодит болсон явдлыг. За тэгээ манайхаа юу энэ кино бас нэлээд олон удаа хойшлогдсон юм байна лээ. Ингээд хийгдэж явах явцдаа. Тэгээд эхлээд болохоор 2023 онд эхнийх нь одоо энэ хойшлалт болсон байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нь болохоор юунаас болсон юм байна лээ. Яг тэр үеэр ийм юу болж исэн? Америкт ажил хайлт зарлагдчихсан. Яг Холливуудад те. Зөвхөн Холливуд гэхгүй л дээ яг бүхэл жүжигчдийн хувьд жүжигчээд кино зохиолчд ер нь кинотой холбоотой те ингээд жүжигтэй театртай холбоотой айгүй олон хүмүүст ингээд ажил хайлт явагдчихсан. Ягаад вэ гэхээр те бас юуны цалин бага байна, цалин ингээд fair шудраг бус байна те зарим хүмүүс айгүй хүмүүс цалин авдаг мөртөө зарим хүмүүст ингээд юу яадаг вэ энэ гэдэлтэй тиймэрхүү юугаар шаардлагаар ингэж ажил хайлт явагдаад нэлээд олон сар болж исэн шүү дээ. Тэрийг би айгүй санаад байгаа нь манай энд байдаг найз одоо байхгүй одоо Нью-Йоркт байхгүй Швейцарт амьдардаг. Одоо Швейцарт амьдардаг. Нэг герман маа найздаг байхгүй. Тэгсэн чинь тэр охин болохоор Нью-Йоркт амьдардаг багтаа тухайн үед Нью-Йоркт амьдардаг багтаа нэг эрэгтэйтэй үерхдэг байсан. Найзлаа нэгээд тэр эрэгтэй болохоор Нью-Йоркт жүжигч идэг. Тэгээд тэр жүжигч бас ингээд тэр эрэгтэй бас бид нэг л хамтдаа хэнг аут хийж хат ярьдаг байхгүй. Тий ажил хайд явагдаад одоо хүртэлтэй ингээд ажиллахгүй аа гэж ярьжсэн. Тэгээ бас нэлээд олон сар болчихсон байхгүй. Бараг 6-7 8 сар болчихсон баха. Тэгээ тэрнээс болоод юу байсан бэ нэлээ. Бүх индастри угаасаа юу ачиж байгаа штэ энэ movie industry тэр чигтээ ингээд хамаарагдчихж байгаа болохоор энээс болоод зөндөө хойшлсан байна лээ. Нэлээд олон хугацаанд хойшлсан зураг авалт нь. За түүнээс гадна 2 дахь хойшлалт нь болохоор 2024 оны 5 сарын дараагаар болсон байгаа байхгүй. Уул нь бол киноны ихэнх одоо зүйлүүд нь ихэнх ч биш манайхан киноны яг зураг авалт нь 2024 оны 1 сараас 5 сарын хооронд ингээд хийгдчихсэн байсан юм байна. Ихэнх яг зураг авалт нь хийгээд ингээд ерөн зураг авалт ингээд дуусчихсан байсан юм байна. За тэгсэн чинь зураг авалтаа дахиж хийх шаардлагатай болсон. Бүр аль үжэнэ ингээд зураг авалт ингээд дууслаа боллоо гэдэг ингээд жүжигчтэндээ ингээд зураг авалтынх нь албаных нь ингээд дуусчихсан байсан чинь одоо цаанаасаа те Майкл Стейтес ингээд юу ирээд шаардлага ирээд та нар
юугаа зохиолоо өөрчлөх шаардлагатай боллоо. Буцаад тэ ингээд зураг авалтан дээр ороор гэдэг юм ирсэн гэж аахгүй. Яагаад бэ гэсэн чинь манайхаа нөгөө нэг миний deep dive-ыг үзсэн хүмүүс бол мэдж байгаа ах. 1993 онд болсон хамгийн анхны Майклийн эсрэг гарч исэн нөгөө нэг sexual allegation шүү дээ, sexual abuse allegation, жоохон хүүхдийг хүчирхийлсэн, хүчинцэн гэд тэр анхных нь тэр гүтгэл нь 1993 онд болж исэн. Тэгээ тэр хэрэгт нь оролцож исэн хүүхд болох Chandler, за яг тухайн үед бол хүүхд байсан те, одоо бол том хүн болсон шүү дээ. Тэр Chandler гэдэг гэр бүлийнхээ тохиролцоонд хүрээд ингээ Майкл ингээд хэдэн сая доллар ч үлээ. Би одоо санахгүй 20 сая доллар илүү. Тэгээ 20 сая доллар ингээ тохиролцоонд хүрээд тэр хэргийг ингээ хааж исэн гэх юм уу? Тэ? Тэгээд та нар хэрэг тэрийг мэдгүй миний яриад сайн мэдгүй авал тэр бичлэгийг очиж үзээрэй. Хоёрдугаар партнер дээр гардаг шиг санагдаж байна. Нэгдүгээр партнер гардаг юм болов. Ямар ч сан миний Майклийн хоёрын deep dive-ийн хоёр партнерын айл нэгэн дээр нь байгаа. Тэндээс дэлгэрэнгүй сонсох боломжтой. За тэр Jordan Chandler гэдэг хүүхдтэй хийсэн тэр нөгөө тохиролцооны гэрээ штэ. Тэрэн дээр ийм юм байдгийг гинэ манайхаа. Хизээч одоо энэ Jordan Chandler гэдэг хүүхдийн талаар хүүхдийг муухагаар харагдуулж янз бүрийн ирээдүйдтэй кино ч юм уу, documentary ч юм уу юм хумаар ингэж Jordan Chandler-ыг portray хийж муугаар харуулж болохгүй гэдэг ийм шаардлагыг Jordan Chandler-ийн өмгөөлөгчд нь тухайн үед тэрхүү гэрээндээ оруулж исэн юм байна. Тохиролцооныхоо гэрээн дээр. Тэгсэн чинь анхны скрипт заяа. Энэ Michael гэдэг киноны скрипт нь арай өөр байх байсан байна лээ. Илүү ялангуяа тэр Michael-ийн эсрэг гардаг муухай allegation-ууд байдаг шүү дээ, тэ. Тэднийг ингэж харуулахыг хүссэн байсан байна лээ. Тийм ч учраас анхныхаа скриптээр болохоор кинон ингэж эхлэх хэрэгтэй байсан юм байна. 1993 оноор эхлэх хэрэгтэй заяа. 1993 онд Michael өөрөөхөө Neverland Ranch-тэй ингээд суугаад ингээд тэ цонхоор ширтцэн ингээд сууж идэг. Цонхоор ширтэж байгаа үед нь өөрөөх нь байшин руу маш их хэмжээний цагдаа нар тирарара гэж ирээд л тэ өөрөг нь дарвчлахаар ярьж байгаа юм. Тэгээ тэрийг ингээд хараад Michael ингээд тэ бүр ингээд шоконд орчихсон, бүр ингээд сэтгэл нь өвччихсэн, ингээд тийм байдалтайгаар ингэж кино эхлээд яг тэр барилчлагыг нь эхэлж харуулад 1993 оныхын тэр муухай зүйлийг харуулад тэгчгээд буцаж ингээд яваад яг жоохон үеийг нь харуулад ингэж явах хэрэгтэй байсан юм л да. Тэгсэн чинь энэ Jordan Chandler-ийн гэр бүлийнхэн гарч ирээд тохиролцооны гэрэн дээр орсон тэр одоо юуг зөрчсөн байна, дүрмийг зөрчсөн байна. Та нар одоо энэ киногоор ингэж те Jordan Chandler-ыг муухай байдлаар харуулах гэж байна. Энэдрэгээд тэгээд харуулж болохоо болчихж байгаа юм. Хэрүү харуулад ингээд кино гаргачих юм бол бөөн шүүх мөх болоод бөө юм болоод энэ балер гэр бүлийнхэн бол дахиад Michael-ийн estate-ийг шүүхэд өгөөд зөндөө олон мөнгө салгаж авах хэрэгтэй байсан болох байсан бах. Тийм учраас ингээд Michael-ийн estate-ийн киноны зураг авалтыханд ингээд хандаад киногоо өөрчлөө, зохиолоо өөрчлөө, битгий тэр 1993 оны хэргийг харуулаа, битгий энэ Jordan Chandler-ыг ерөөсөө зохиолд харуул гэд оруул гэд тэгээд ингээд шаардлага тавиад өөрчлөхөөс аргагүйсэн байна лээ. Тэг би бодсон байхгүй юу? Энэ 1993 оныхоо зүйлийг дараагийнхаа ангид оруулах юм бах та гэж бодсон. Тэгсэн чинь үгүй юм байна лээ манайхаа. Бүр ингээд оруулж чадхааргүй болцсон байна лээ. Тэр тохиролцооны грэнс болоод. Тэгэхээр одоо хөрхий Michael-ийн нэрийг бол хизээчтэй ингээд им киногоор харуулаад цэвэрлж болохоо болчихж байгаа байхгүй тэр муухай allegation-уудын хувьд. Үнэхээр харамсалтай тий. Гэтэ яг хөө мэдих хүмүүс нь бол тий угаасаа мэдж байгаа. Мэдих хүмүүс нь бол тэр киногоо мэдж байгаа. Тийм болохоор заавал тэгээд ах шаардлагагүй бах. Гэтэ бол киногоор харуулсан бол илүү гоё байсан. Гэтэ 2 дугаар кинонд нь ч гэсэндээ орохгүй мэн л манайхаа маш харамсалтай. За ийм зүйлээс болоод та нар бодоод үзлээ. Дахиад зохиолоо өөрчлөөд бүр дахиад өөрчлөөд ингээд бичлэг зураг авалт хийх хэрэгтэй шаардлагатай байсан мөлий. Тэгээд бас нэлээд хойшилсан. Тийм ч учраас уул нь бол энэхүү кино ч анх 2025 оны 4 сард бол нээлттэй хийх хэрэгтэй байсан юм лээ. Тэгээд ингээд хойшлогдоод 6 сараар хойшлогдоод 2025 оны 10 сард бол нээлттэй хийнэ гэжсэн боловч дахиад бас янз бүрийн юмнаас болоод ингээд те шүүх мөхний тренс болоод ингээд хойшлогцоор байгаа. Одоо ингээд аль биесээр 2026 оны 4 сард гарч байгаа. Тэгэхээр бараг 2-3 удаа ингэж өөрчлөгдсөн байгаа юм. Одоо хойшлогдсон байгаа юм. За манайхаа одоо ингээд хамгийн эцэст нь та бүхэндээ яг кинодар гарсан жоохон илүү давсан зүйлүүд нь юу байсан бэ? За тэгээд яг үнэн боддоор болсон яг зүйлүүд нь юу байсан бэ гэдэг хальт ингээд дурдаад явъя, окей? За тэр нэг хэсэг гардаг штэ яг ингээд Thriller альбомаа гаргаж чаад тэгэл нэг Billie Jean
юугаа music video гаргачаад тэгэл Майкл өөрийнхөө нэг менежертэйгээ одоо хуульчтайгаа ингээд CBS Records руу очиод л те би ингээд дууныхаа клипийг MTV-гээр гаргуулмаар байна гэдгсэн чинь нөгөө нэг CBS Records-ийн захирал нь нөгөө нэг Walter Yetnikov гэх хүн чинь тэр бол өстой болохгүй би чамаа тэрнээс бус зүйлийг нь хийж өгч чаднаа те MTV чинь ерөөсөө юу ядаггүй хар арьстай хүний те дуучны юг клипийг ерөөсөө air хийж гаргадаггүй те тэрэн дээр бол өстой боломж яахгүй гэлтгсэн чинь үгүй чи боломж одоо байлгаад өгөө чи ингэ зохицуулаад өгөж бүр ингэ шахдаг штэ те Майкл за тэгсэн чинь яг тэр CBS Records-ийн захирал нь MTV руу залгаад те занл хийлээд хэрүү юу ахгүй бол Майклийн клипийг ингэ та нар цацахгүй бол танаа телевизээр гаргадаг те бүх цагаан арьстай артистуудыг манай артистуудыг бид нэр одоо танаа телевизээр дахиж хизээч цатхаа болчих шүү гэд бүх одоо артистуудыг нэм хийдэг айгуу том тухайн үеийн бас л айгуу өөр том артистууд гэтээ бүгдээр цагаан арьстай тэр артистууд бүгдийг нэм хийгээд та нар бол хизээч хүмүүсийн те дуучдын юуг гаргах боломжгүй болно шүү гэд те клипийг цацах боломжгүй болно шүү гэж занл хийсний эцэст ингээд Billie Jean-ийг гаргадаг за тэр бол үнэн манайха үнэхээр болсон зүйл. Окей. Гэхдээ ганцхан phone call-оор болсон зүйл бол биш юм байна лээ. Арай жоохон тэрийг бол ингэ жоохон хэтрүүлэхтэйгэр тэгэж угаасаа тэгэж харуулахар гоё л байгаа байхгүй тий. Уран сайхны кино шүү дээ угаасаа тий. Тийм болохоор бас жоохон юмэг авслах хэрэгтэй. Тэгэж ганц утасны дуудлагаар бол болоогүй мэн лээ. Гэтэ тиймэрхүү занл хийлээ л тий. Та нар тэхгүй бол бид нэр ингэ цагаан artist-уудаа яахгүй шүү тоглохгүй шүү гэж хэлж занл хийсний хувьд бол занл хийсэн юм лээ. Тэгээд MTV зөвшөөрөөд ингээд Billie Jean-ийг гаргасан. Тэг угаасаа гаргасан зүг болсон байлээ. Яагаад гэхээр MTV-гээр Billie Jean анх цацагдаад бүр хамгийн их MTV-гээр үзэлттэй хамгийн их үзэлттэй дууны клип болсон юм лээ. Тэгээ MTV-гийнхэн тэрийг олж мэдчихээд угаасаа Billie Jean-ийг өстө байн өдөр шөнөгүй тоглолдог болсон гэсэн MTV-гээрээ. Тэгээ тэр цаг мөчөөс хойш ингээд Michael Jackson-ы бүх клипүүдийг ингэж цацдаг болсон баа. За тэгээ дараагийнхан зүйл нь юу вэ гэх юм бол нэг Bubbles гэдэг Michael-ийн юу ааш та сармагчин. Тэр сармагчинг одоо харуулдаг энэ хүү кинон дээр. Гэхдээ тэр бол үнэн. Тэгээ Michael ингээд Bubbles гэдэг сармагчтай болоод дандаа л хэрнтэйгээ хамт энэ тэнүүгээр явж байгааг хамт амьдардаг байсан гэдэг нь бол хүн болгон мэднэ. Гэхдээ кинон дээр болохоор яг Michael Bubbles-ыг 1981 онд өргөж авч байгаагаар харуулдаг боловч цаг хугацааны хувьд бол тэр нь худлаа юм байна лээ. Жохон зохиомл гэсэн үг. Юу вэ гэхээр Bubbles 1983 онд төрсөн гэж байгаа байхгүй юу? За тэгээд Michael яг жинхэнэ амьдрал дээр болохоор яг 1980 оны сүүлээр дундуур ингэж Bubbles-ыг өргөж авч ирсэн байна лээ. Тэгсэн чинь кинон дээр болохоор айгүй эрттэй 1981 онд одоо Thriller альбомыг гаргахаас өмнө ингэж өргөж авч байгаагаар харуулдаг. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд арай жоохон өөрчлөлттэй, арай жоохон fictionalized гэсэн үг юм байна лээ. Окей. Гэхдээ ер нь бол Michael Bubbles-тай байсан уу? Байсан. Тэр нь бол үнэн. Тэгээ бид бүгд мэднэ. Тэр Bubbles одоо хүртэл юу гэсэн? Амьд байгаа гэсэн. Тэгээ Michael-ийн estate нь одоо хамаг хоол, унд энэ дээр асарч интернет нь гэж мөнгийг нь төлдөг гэсэн. Michael одоо Jeffrey Jackson Bubbles-тай очиж уулзлаа гэл нэг тийм зураг яваад байсан. Тэр чинь AI гэсэн шүү манайха. Хин Prince Jackson хийсэн. Тэр бол ингээд AI зургаа те хин Jafar очиж уулзаагүй Bubbles-тай тэр бол худлаа зураг байсан гэж хэлсэн. За дараагийн одоо зүйл юу вэ гэх юм бол яг кинонд харж байгаа Jackson 5-ыг одоо ингээ олж илрүүлж байгаа ч юм уу те ингээл тоглолтыг нь харчгаад нэг хүүхэн хурж ирээд л те хин тайзны ард Joe Jackson-ы хажууд хурж ирээд л ингээл нэг Motown-ы одоо захирлынх нь assistant гэдэг туслах нь гэдэг нэг хүүхэн хурж ирж байгаа шүү дээ. Тэгэл ингээл хараад л таалагдж ингээл нэрийн уцааг бол Joe Jackson-даг бол те Motown дээр хурж ирээр энэ гэл яг тэр хүүхэн Michael одоо Jackson 5-ыг олж илрүүлж байгаа юм шиг тэгж харуулдаг шүү дээ. Тэр хүүхний нэр нь болохоор Suzanne DePass гэж байгаа байхгүй юу? Энэ хүүхэн жинхэнэ хүүхэн. Заяа. Жинхнээсээ яг энэ Motown Records-ийн энэ хүү лейблийн executive-ийнх нь одоо юу туслах нь. Гэхдээ энэ яг жинхэнэ түүхэндээ бол те энэ хүүхэн юуг олж илрүүлээгүй. Та нар бас deep dive үзсэн бол мэдж байгаа. Хамгийн их оролцоотой одоо олж илрүүлсэн ч юм уу те хүн хинбэ гэхээр Канадын хамтлаг болох Bobby Taylor and the Vancouvers гэдэг хамтлагийн гол дуучин болох Bobby Taylor анх Jackson 5-ыг нэг газар тоглож байгааг нь олж харчгаад таалагдаад тэгээд Jackson 5-ыг Motown Records руу авчруулад auditioned пробонд оруулж исэн.
Баггүй юу? Тэгээ би та нарт тэр тухай ярьжсэн шүү дээ. Тэгээд түүний дараагаар ингээ Motown-тай ингэж харилцаадаа болоод түүнээс гадна Diana Ross оролцсон энтергээд ингээд явцсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ кинонд харуулдаг шиг энэ Suzanne de Pass гэдэг эмэгтэй бол шууд олж илрүүлсэн зүйл бол биш. Энэ эмэгтэй айгүй оролцоотой байхын хувьд бол оролцоотой байсан. Яагаад вэ гэхээр угаасаа Motown-д ажилладаг байсан учраас тэгээд энэ Jackson 5-ийн чинь Motown-ы Oris болж байгаа болохоор оролцоотой байсан гэхдээ яг олж илрүүлсэн хүн нь бол биш ээ. За тэгээд энэ кинонд бас ингэж харуулдаг яг Motown Records-ын executive тэр захирал нь Berry Gordy гэдэг энэ хүн яг Michael-ийн яг ментор байгаа юм шиг те ингээл яг анх Motown-д хурж ирээд audition өгчгөөд Michael тэр хүнд айгу дуртай байгаа тэр жоохон хөвгттэй айгу дуртай байгаа тэр хүн ингээл хамаг юм зааж өгөөлөө энэ soundboard дээр ингэж ажилтгийн студид ингэдгийн энэ төр гэл зааж өгж байгаа хэсэг гардаг. Тэгэл бүр ингээ очиж тэрвэрч мөрөлтэй тэр нь бол үнэн яг үнэхээр Berry Gordy бол Michael-ийн хувьд ментор нь байсан юм лээ. Одоо хамаг одоо тэ soundboard нэр хэрхэн ажиллах вэ студид хэрхэн бичлэгэнд орох вэ гэдэг тэрийг зааж өгч исэн. Тийм одоо зааварлагчтэй зөвлөгч ментор хүн байсан юм лээ. Тэм ч учраас 1997 онд Rock and Roll Hall of Fame дээр ингэж Jackson 5-ийн шагнал хүртэж авч байхдаа Michael бүр өөрийнхөө acceptance speech-тэй айгүй хүнийг Berry Gordy-г магтаж ярьдаг. Berry Gordy чи байгаагүй бол бид нар байхгүйсэн өстө чи бол үнэхээр мондөг ментор байсан шүү гэдэг ингээ айгүй Berry Gordy-г магтаж ярьж байгаа нь бол харагддаг. Тэгэхээр энэ кинонд харуулснараа те Berry Gordy Michael-ийн ментор байсан гэдэг нь бол үнэ. Дараагийн жоохон худлаа зүйл нь юу байсан бэ гэхээр Joe Jackson Michael-ийн менежер позишнасаа те албан тушаалаасаа халагдж байгаа гэдгээ зөвхөн нэг хуудас факсаар олж авч мэдсэн гэдэг нь бол худлаа. Тэр бол зүгээр жоохон fiction. Тэгээ уран сайхны киног илүү гоё болгохын тулд те илүү вау болгохын тулд ингэж оруулсан detail юм байна лээ. Тэгээд яг уу те хин Michael өөрийн тимтэй болоод өөрөө хуульч хөлсөлж аваад те энэ хөө John Branco гэдэг хүнийг хөлсөлж аваад ажилтнаа болгоод тэгээд хэнийг аавыгаа ажлаас нь халсан нь бол үнэн. Гэхдээ зүгээр ингээд шууд факсаар болсон зүйл бол биш юм байлээ. Тэр нь бол хэтрүүлэгтэй байсан. Тэгээ тэр айгуугтай аюу гоё юу байсан те. Touch. Яга зөндөө олон 2-3 өстөр гардаг те ингээл Michael айгуу сүртэй юмараа л те. Нөгөө нэг Quincy Jones чилээд одоо энэ хинд чилээд John Branco энтертэй чилээд те. Би бараг те. Тэгэл нөгөө хүмүүс нь асуугаал чи тэгээ аавда ганцаараа соло альбом гаргах гэж байгаа гэдгээ яаж хэлэх юм гээл гэсэн чинь би яг сууж байгаад те нүдрүү нь ихсэлж харж байгаад те. Энэ бол миний амьдрал, энэ бол миний карьер, энэ бол миний сонгож байгаа зам гэж би шууд ихцлэл хэлэх болно. Гэснээр дараад нь харсан чинь те зүгээр нөгөө нэг лейблийн хүмүүс төр очирсан те та нар манай аав дээр очиод хэлээд өгч болох уу гэдэг. Хизээш аавдаа яг үнэнгээс амар суртай юм ярьдаг мөртлөө хизээч яг үнэнгээс аавынхаа нүдрүү ихцлээд харж чадаж хэлж чаддаггүй. Тэгээд дана хүмүүсээр хэлүүлдэг. Тэрийг ингэж илүү харуулах гад худлаагаас тэрийг оруулсан юм шиг үлээ зөвхөн факсаар явуулж байгаа юм шиг тийм дитейлийг оруулсан юм байна лээ. Michael өөрийнхөө тэр нөө бирээд гэдэг тэрхүү дууныхаа клипэн дээрээ яг жинхэнэ одоо тийм gang members-уудыг тийм гудамжны одоо ийм гэмт хэргийн бүлэглэлийн хүмүүсийг тоглуулсан. Клипэндээ тоглуулсан гэдэг нь үнэн. Манайхан кинонд ирсэндээ тэгж гарч байгаа зү тэр чи яг үнэн. Үнэнгээсээ Michael ингээд те яг тухайн үеийн нэг Bloods Crips гэдэг нэг өөр гудамжны гэмт хэргийн бүлэглэлүүд байдаг шүү дээ те. Яг тэр нэг гэмт хэргийн бүлэглэл дээр очоод яг жинхэнэ тийм гэмт хэрэгтүүдийг өөрөөхөө юунд тоглуулад клипэндээ тоглуулад ягаад вэ гэхээр тэр дуугаараа те бирээд гэдэг дууныхаа утга нь тийм шүү дээ те. Гэмт хэрэг ийм хэрцгий юмны эсрэг байх. Тэгээ хөгжим урлагаар ингээд дэлхийг нэгтгэх хүмүүсийг community-г нэгтгэх тэг хөгжим бол бүхнийг хэмжүүлж чадна те би бинийг ингэж одоо violent байдгаа болцгоо хэрцгээ байлдгаа болцгоо гэсэн одоо тийм утга учиртай даа шүү дээ те тийм учраас тэрийг клипэрээ харуулахыг хүсэжсэн болохоор худлаагаасаа тийм жүжиглээд ингээ хүмүүс жүжигчэд хурж ирээд худлаагаасаа ийм gang members юм шиг болж жүжиглүүлж тийм худлаа ямиг харуулахыг хүсээгүй бодит байлгахын тулд бодит яг gang members-ууд байсан илүү дээр гэж Michael үзсэн учраас үнэнгээсээ тийм гэмт хэргийн бүлэглэлийн хүмүүсийг тоглуулсан юм байна лээ. Тэгээ тэр нь бол энэ кинонд гардаг. Тэгээ тэр нь бол үнэн fact байсан шүү. За хамгийн сүүлд гэх юм бол хүмүүсийн ярьж байгаа зүйл гэх юм бол Quincy Jones уул нь бол Michael-ийн хувьд айгүй чухал хүн. Тэгээ би ч гэсэндээ Deep Dive дээр ярьж исэн. Эхний 3 одоо соло альбом дээр 3 билүү 4 билүү
соло альбом дээр нь бүрстэ яг таг оролцсон хүн те. Бүх тэр дуунууд нь iconic дуунууд ч юм бол яг үнэхээр Quincy Jones, Michael Jackson-ы хоёрын хамтдаа хийсэн уран бүтээлүүд те. Тэгээ ер нь бол айгүй чухал хүн байдаг байтал энэ кинонд дээр Quincy Jones-ыг нэг их оруулаагүй. Яг харагддаг. Гэхдээ хайлт харагддаг. Бүр айгүй тийм чухал те дуунуудаа бүтээгт нь айгүй чухал хүн байсан гэдгийг нэг тэгж сүртэй харуулаагүй. Тэгээ тэрийг бол тэрэн дээр бол жоохон хүмүүс харамсаад байгаа юм байна. Quincy Jones-ыг илүү их оруулах хэрэгтэй байсан юм а гэд. За, ийм байна манайхаа. Ийм гайхалтай уран бүтээл кино болсон байна. Тэгээд би энэ киног үзсэндээ маш их баяртай байна. Тэгээд нэрээ Prince Jackson хүн хэлж байгаа байхгүй энэ кино гарснаас хойш бараг 21 удаа үзсэн гэсэн. Өөр театруудад ингэж өөр газар очиж үзээд ингээд 21 удаа үзсэн. Айгу гоё байсан гэдгсэн. Тэгээд Prince Jackson бол айгүй оролцоотой байсан. Зураг нээлтэн дээр бол гэр бүлийнхэн нэлээ их хүмүүс ирсэн. Имэн ирсэн, одоо тэ Catherine Jackson ирсэн. За нэлээ их одоо Michael-ийн ах дүүнэр нь ирсэн баа. Нэрээ юу шүү? Michael-ийн бүх siblingsүүд нь бүх одоо ах, эгч дүүнэр нь бол ингэж юунд кинонд харагдаагүй байдаг. Яагаад вэ гэхээр нэлээ олон эгч дүүнэр нь бас битгий оруулаарэ. Бид нарыг битгий кинонд оруулаарэ гэж өөрснөө хүссэн юм байна лээ. Janet Jackson, Randy Jackson болон Rebby Jackson энэ гурав ингээд ерөөсө киноноор харагддггүй. Тэгээд Latoya Jackson-ы хэлж байгаагаар бол энэ гурав ингээд зүгээр юу яасан гэсэн айгуу тийм ээлдгээртэй битгий намайг оруулаарэ киноноор типик тэгээрэ гэж ингээд хүссэн юм байна лээ. Тийм учраас оруулаагүй гэсэн. Тэгээд тийм болохоор зөвхөн хитгэн siblingsүүд нь л ер нь кинонд туршид харагддаг байгаа. Өнөөдөр манайха киноны нэг киндер ашиглагдсан Michael-ийн тэр хувцснууд дээ шүү дээ. Тэр дээр ингээ ярих мартцсан байна. Хэдийгээр Michael-ийн яг жинхэнэ хувцснууд нь, жинхэнэ костюмууд нь бол ашиглагдаагүй юм байна л. Угаасаа тэгэж харамаагаа ашиглаад байж болохгүй байх. Тэр чинь бол ингээл айгүй ингээд хадгалагдаад байж байгаа шүү дээ, тийм болохоор тэгэж ашиглагдаагүй. Гэхдээ яг энэ costume designer болох Marky Rogers гэдэг нэмэгдээд Michael-ийн stage дээс нь ингээд боломжийг олгосон. Яг Michael-ийн тэр хувцснуудыг нь очиж ингэж analyze хийх боломжийг нь олгосон юм байна лээ. Тийм болохоор энэ нэмэгтэй Michael-ийн тэр өмсдөг хамгийн iconic хувцснууд байдаг шүү дээ. Тэднийг бүгдийг нь очиж бүр өстө судлаад тэ баг өстө юу судалж байгаа гэх юм баг тэ rocket ship баг л бүтээх гэж байгаа юм шиг тэгэж өстө бүр судалж өстө харж тэ бүх stage бүх ойдлыг ингэж судалж агаад энэ зурж авч агаад тэгээд яг адилхан replicag нь бүтээсэн гэсэн. Бүр яг баг ингээд харахад бол ялахааргүй тэ тийм replicag нь бүтээсэн гэсэн. Тэгээд хинд Jafar Jackson бол тэрийг өмсгөд амар гоёсэн гэсэн. Яг тэрийг костюмаа өмсчингүүд л яг үнэхээр яг аавынхаа тэр нэг spirit-ийг мэдэрчээсэн гэж ярьжсэн. За манайха тэгээд түрүү хэлсэнчлэн Prince Jackson бол ингээ executive producer-аар ажилласан нөгөө хамгийн бага дүүн те Blanket Jackson ч гэсэндээ нээлтэн дээр ирчихсэн явж байсан. Гэхдээ Paris Jackson болохоор юу юм бэ нэлээ энэ кинонд оролцоогүй, ерөөсөө оролцоогүй, тэгээд үзчихээд ерөөсөө таашаалаагүй юм бэ нэлээ. Яагаад вэ гэх юм бол хамгийн том шалтгаан нь энэ Paris Jackson чинь John Branco гэдэг одоо энэ аавынхаа өмгөөлөгчтэй одоо энэ Michael-ийн estate-ийн executive-ээр нь ажиллаж байгаа энэ хүнд айгуу дургу байдаг штэ. Тэгээд би бас ярьжсэн ингээд тэр хүнийг бас ингээд шүүхтэж мүхтээд те хамаг аавынхын мөнгийг өөртөө баг ашиглаад гэсэн ухааны юмар ингээд шүүхтэж энэ даагээд тэгээд энэ Paris-ийн хэлснээр болохоор John Branco айгуу тийм мундаг жүжигчнийг өөрийнхөө дүрд албаар тоглуулж байна. Тэ тийм амар том жүжигчнийг өөрийнхөө дүрд тоглуулах шаардлагатай биш. Тэгээд тийм том жүжигчнийг одоо ажилд авч байгаа болохоор цалин нь илүү өндөр байгаа. Тэгж яагаад тийм үнэтэй мундаг жүжигчнийг албаар өөрийнхөө дүр тоглуулад өөрийгөө нэг л ихтэй манай аавын амьдралд чухал хүн байснаар, гоё хүн байснаар ингээ харагдуулах гэдэг энэ төр гэсэн утгатайгаар тэгэж айгуух шүмжилсэн юм байлаа. Тэг ер нь бол Paris Jackson бол энэ кинонд их оролцоогүй юм байна лээ. Харин бусад гэр бүлийнхэн те миний түрүүний дурдсан 3 Jackson-ы siblings-ээс бусд нь бол те ах дүүнээс нь бусд нь бол энэ кинонд оролцсон бүгдээрээ таашаасан айгуу тийм оролцоотой байсан юм байна лээ. Catherine Jackson бол те энэ киног үзээд айгуу таашаасан гэсэн хүүгийнхаа те ингээд киног үзээд тэгээд Jafar Jackson те эмээгийнхаа зүгээс хэлээд чи өстө мундаг байсан шүү миний хүү өстө мундаг жүжигсэн байлаа үнэхээр гоё байсан байна лээ аавах чинь бол чамайг хараад ингээд чамаар бахархаж байгаа гэсэн зүйлийг ингээд хэлчихсэн гэсэн. За манайхаа тэгээд та бүхэндээ ингээд энэ Michael гэдэг киноны бүх зүйлийг нь ярьж өгөх хичээллээ өнөөдөр. Тэгээд та нар ч гэсэндээ үзсэн байх гэж найдаж байна. Хэрэг үзээгүй бол заавал үзээрэй. Одоо удахгүй ингээд тэ өөр стриминг платформудаар гараад ирэх юм байна лээ. Тэгээд цаашдаа 2 дугаар ангин заавал гараасаа гэж бодож байна. За тэгээд одоо миний
Майклийн тухай хийж байгаа бичлэгүүд дуусаагүй байгаа манайхаа. Одоо ингэж энэ бичлэг орчхоод тэгээд бас хүмүүсээс санал сэтгэл ирсэн байгаа. Майклийн тухай Netflix дээр нэгэн харлуулсан documentary юм уу нэг тийм кино гарч байгаа юм лээ. Гарсан те Verdict, Michael Jackson The Verdict ч гэлөө. Тэрийг би үзчихгээд тэр талаар ярих болно. Түүнээс гадна бас сүүлийн Майклийн тухай ярьсан deep dive дээр оруулсан штэ. Гэр бүлийнхэн Майклийн бараг 20 дахь гэр бүл гэж яригддаг байсан те. Нэг гэр бүлийнхэн Майклийн бараг adopted family энэ гэж ярьдаг байсан. 2 3 хүүхэдтэй нэг айл тэ Майклтай айгүй ойр дотн байдаг байснаа одоо гэгүнтгийн гарч ирээд л тэ бас л манай хүүхдүүдийг бараг бүгдээр ингээд хүчнтэйгээс ухааны юм яриад ингээд ийм allegation-уудыг хийгээд байгаа гэд тэр талаар бас мэдээлэлүүд гарч ирсэн байна лээ. Тэгэхээр хідүүлээ тэр талаар бас ингээд ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр Michael the Verdict гэдэг тэр киноны тухай ярина, бас тэр гэр бүлийн тухай ярина. За түүний дараагаар одоо 11 сар тухай нөгөө нэг Living Neverland гэд тэрхүү documentary дээр гардаг 2 залуу байгаа штэ тий өөрсдөө хүчнсэн гэдэг. Тэр 2 залуугийн шүүх хурал болно 11 сард. Тэгээ тэр талаар бас хэдүүлээ тухайн үед нь ярих болно. Тэгэхээр одоо энэ Michael Jackson-ы одоо тий ингээд бичлэгүүд маань үргэлжилсээр байна. Тэгээд та нар маань ч гэсэндээ энэ бичлэгүүдэд дуртай байгаа байх гэж найдаж байна. Тэгээ надад л ийм гоё добогт хүнийг ингээд яриад улам судлаад тий судлаад дуусахгүй ийм байхад бол надад бол аягүй гоё байна. За манайхаа та бүхэн ингээд бичлэг маань таалагдсан байх. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болох болонгаараа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.